Хүүхдүүдээ би ингээд уураг алдчихсэн. Тэгээд тэрнээс хойш надад ямар ч зовёр байгааг. Тэр процесс нь бол ингээд хүүхд наснаас ингээд аюу олон жил явцсан байгаа байхгүй 20-30 жил. Тэгээд тэр процесс нь явж байгаа бүх эдээсийг нь сорвжуулаад 10% үлдэхээр нь шинж тэмдэг өгөхдөө шинэлгээ өгөхд бол бүрэн дутагдал 5 дугаар биш шатанда төгсгөлгүй шатанда ирсэн байд. 24 цагтаа 180 литр шээс үүсэж байгаа. Анхдагч шээс 180 литр. 180 литр. Тийм их үү? Тийм. Тэгээд бодоход бол хүний биенээс 1.52 литр шээс үүсэж гарч байгаа. Томорсон төмөр булчирхай шээс дутуу гарах нөхцөл байдлыг үүсгэдэг. Шээсэн замыг дарчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд үлдэгдэл шээс давсгандаа үлдээд үлдэж байгаа шээсний хэмжээ нэх байх юм бол дээшээ гарч бөөрөгөө гимтээдэг. Бөөрийн усжилт үүсгэдэг. Чимээгүй гэхээр нэг мэдрэлийн иннервац нь бараг байхгүй. Тэгээд хамгийн гол одоо нас баралтын шалтгаан болгож байгаа өвчин гэхээр бөөрийн дутагдал байдیں۔ Тэгэхээр бөөрийн дутагдлын шинж яг эхэндээ бол ямар шинж тэмдэг өгөхгүй байж болно. Тэгсэн мөртлөө цаагаараа бөөрийн дэс сорвжууд өгчээд ямар ч үйл ажиллагаагүй болоод байж болно. Тэр нь хамгийн гол нь чимээгүй үхэл гээд байгаа. Ерөнхийдөө бол яг өрөвслийн өвчний шалтгаан бол шингэн уулдал айгүй багтуулж байгаа. Уг нь хамгийн амархан зүйл тийм. Хамгийн амархан зүйл. Тэгээ хамгийн эрүүл зүйл. Тэгээд уг нь бол шингэн хангалттай авах юм бол тэр асуудал үүсэхгүй ч гэж болно. Хамгийн түгээмэл өгдөг зовирд бол хавгнах. Нүн дээрээ зохиороо хавгнах. Яг хавгнаж байгаа хэсэг нь бол чухал биш. Шилбэрээ хавгнаж гинүү, зохиороо нүрээрээ хавгнаж гинүү тий. Хаанч хавгнаж болно. Номер 1 хавна. 2 номер сэжиглэх юм уу даралт ихсэлт. Ялангуяа залуу хүмүүсийн үед даралт ихсэж байгаа. Тэгээ шалтгаангүй ядарч байгаа. Шээс нь хөөсөрж байгаа. Тэгэд үе шээс нь хөрн юм уу кола шиг өнгөтэй гарч байгаа тийм шинжүүд бас байдаг. Бөөр чинь нэлийн олон ажил хийх юм байна. Зөвхөн шүүлтэр биш юм байна. Эмийн эмчилгээ хийсэн ч гэсэн тэр эмийн эмчилгээний суур нь бол эрүүл хол дасгал хөдөлгөөн байх хэрэгтэй. Тэр хоёр суур нь байхгүй бол эмчилгээний хүрдэн мэдээж муул байна гэсэн үг. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. За манайхаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бид та бүхэндээ цоошин дугаар хүргэх гэж байна. За энэ цоошин дугаар нь бол таны аль хэзээний мэддэг зүйл байгаа. Учир нь та төрсөн цагаас эхлээд л энэ зүйлийг ярих гэж байгаа зүйлийг бол та мэдэрч ирсэн байгаа. Тэр бол таны биеийн нэг хэсэг байгаа. Танд хоёр байдаг зүйл. Одоо сүүлийн үед бол хүмүүс тоглоом нарганаар нэгийг нь зараад iPhone авчий гэдэг юм шоглоом хүртэл хийдэг болсон байдаг. Тэгээд бидний амьдралд хэрэггүй зүйл та бидний бие махбодод байхгүй. Тэгээд бүх зүйл нь өөр ингэсэн тогтолцоотой, нарийн ширийн юм уялдаа холбоотой байдаг. Тэгээд бид өнөөдөр бөөртэй холбоотой зүйлийг илүү түлхүү сонсож бидэнд байдаг буруу ойлголтыг хэдүүлээ засч аваад дээрэс нь хэрвээ асуудал тулгарх юм бол та хэрхэн одоо ямар шат дараалалаар энэ асуудалтай нүүр тулах ёстой вэ гэдгийг хэдүүлээ өнөөдөр олж мэдэх болно. За тэгээд бөөр гэж хэллээ. Бидэнд хоёр байдаг эрхтний нэг нь яг хэлбэр төрсийг нь бол би танд хэлэх гэхээсээ илүү та баг мэдж байгаа бах. Тэгээд нуруу өвдөхлөөр бөөр өвдлөө гэж хэлдэг. Бөөр өвдөж өг, нуруу өвдлөө гэж хүмүүс бас андуурдаг. Гэх мэтчлэн ийм түгээмэл та бидний амьдралд байдаг ийм буруу ойлголтуудыг хэдүүлээ засах хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь өнөөдрийн энэ подкастаар та бүхнийг айлгаж, айц хүргэхтэй болно биш. Энэ бол нөгөө чимээгүй дүлий гэж хэлдэг шүү дээ. Танд чимээ хэлэхгүйгээр гинтл хүндрээд том асуудал үүсдэг. Ийм эрүүл мэндийн асуудлуудын нэг учраас та бүхэн энэ өөрт байгаа үнэт хоёр эрдэнэ бас нэг сайн судлаад мэдээд авах нь зүйтэй. Тэгээ бид өнөөдөр энэ сэдвээр ярилцахаар мандахаа эмчигээ өрсөн байгаа. Мандахаа эмч маань бол бас яг энэ сэдвэр нэн олон жил өөрөө сураад боловсроод тэгээ дээрэс нь яг энэ дээр гал ирмэлцэлтэй болсон одоо пашн гэж хэлдэг. Яг энэ сэдвээ буюу энэ бөөртэй холбоотой сэдвээ дагнан судалж
Тэгээ бас эмнэлт зүүн шинэ арга барилуудыг нэвтрүүлэх гэж зорж байгаа тийм эмч байгаа. За мантхой эмч маань бол яг одоогийн байдлаар Альфа Медикал эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хийдэг. Бөөрийн эмч, анагаах ухааны магистр золтой ахлах зэргийн эмч байгаа. За тэгээд би одоо та бүхнийхээ өмнөөс эхлээд танд энэ яриа хийхэд зөвшөөрсөнд тань баярлалаа. Тэр бол бас нэг юм хугацаа байдаг. Тэгээд ямар ч тач хоёлаа их удаан хүлээсэн өдөртөг өнөр тулсан байна. Маш их баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нэрнгээсээ бол урилгыг нь авсан. Тэгээд нэрээ жоохон хугацаа орсон уучлаарай. Зүгээр. Тэгээ болох ёстой зүйл чинь болох үедээ л болдог. Тэгээд ямар тач хоёлаа зорьсон зүйлээ хийхээр цуглдсан байна. Таныг яриагаа эхлэхээс өмнө би ер нь бол сурсан мэдсэн зүйлийг нь үзэгч нартаа дуулгачих гэж бодож байна. Тэгээд ер нь бол анх Оросын улбаны улсын Москва хотын 644 дугаар дунд сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшээд төгссөн. За манай хүн бол Орос школтой хүн байна. За улмаар Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг хүний хэмжээр 11 онд төгссөн тий. Тэгээд Сеченовын нэрэмжит Москвагийн анагаах ухааны их сургуулийг дотрийн резидентур энэ болохоор эмчээ хийнгээ бас ажилдаг үеийг хэлдэг. Яг ихэвчлэн суралцдаг. Гэхдээ яг ном одоо оюутан шиг биш. Яг эмчээ дагаж явна. Тэгээд ерөнхийдөө 90% бүх одоо эмчийг одоо инктиг гэсэн юм яг. Бодит амьдрал дээр сурах уу гэж хэлж байгаа шүү дээ. Тий, яг бодит амьдрал дээр. Тэгээд кабинет 100-аад биш. Яг үнэ. Тэгээд резидентур гэхээр бас манай нэг Америк багш хэлдэг нь яг үгийг нь орчуулах юм бол яг нөгөө яг амьдрах, суурь амьдрах резидентур гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг эмнэлэг дээр суурь амьдарч байгаа. Яг уг нь бол яг миний тэр үе нь миний ч үе нь биш, ер нь бүх эмч нарын резидентурын өмнө тийм байх ёстой гэж үздэг. Тэгэхээр бол яг нөгөө амьдраад 24 цагийн жижүүр айхан бол жижүүрлээ, тэрнээс буун гэж барагдаа байхгүй. Тэгээд яг ерөнхийдөө бол өөрөө хариуцаад бүх юм хийн. Тэгээ мэдээж гэхдээ эмч нараа дагаж юм сурна гэсэн үг. Гайхалтай. Тэгээ хамгийн хүнд үеүүдийнх нь энэ байдаг бах. Тэгээ яг амьдралд нөгөө халуун гал руу шууд гарагийн дөрвөлждэг л тийм нөхцөл байдал байдаг юм шиг байгаа тийм. Тийм, ер нь хамгийн их юм сурдаг. Дээрэс нь яг өөрөө нь бие даасан эмч болохын өмнө хамгийн хэрэгцээтэй үг гэсэн үг. Яг бол энэ 2 жилээ төгсөөд шууд одоо ингээд дотрийн эмч болоод бие даагаад бүх шүдээр өөрөө гарах нь. За улмаар анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бөөр судлал руу явсан байна. 15-аас 16-нд. За тэгээд энэ хугацаанд улсын 1-р төв эмнэлэгт гемодиализийн эмч хийсэн байна. Давхар тий энэ анагаах тогтоо угаасаа ойрхон дөө. Тэгээ Монголын анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль анагаах ухааны магистр цолоо 18 онд хамгаалсан байна. За тэгээд ер нь бол энд мэргэжил дэвшлүүлсэн олон зүйл байна. За Ванганы их сургууль Солонгост их сан бөөрийн эмчийн мэргэжил дэвшлүүлэх сургалтанд манай энэ Солонгост байгаа арга зүй, Оросд заагдчихсан арга зүй хоорондоо ер нь зөрж гин үү? Эн чинь бас нэг Аз Европ гээд сүүлийн үед Оросууд ч нь бол бид нар чинь жинхэнэ европчууд шүү дээ л гэдэг л шүү дээ. Яг намайг сурж байхаа үед яг тийм дэвшсэн технологи бол байгаагүй Оросд. Яг одоо харьцуулахад яг одоогийн Монголын байдалтай яг адил. Тэгээ хамгийн харамсалтай нь дайн эхэлсэн тэрнтэй холбоотой нэг ангаах салбар нэг айхтар хөгжихгүй байгаа. Тэгэхээр яг одоо үнэлэхэд бол яг Монголтой бол адилхан төвшөнд. Солонгос бол шал өөр. Төвшин хамаагүй олон жилээр бараг 10-15 жилээр урд явж байгаа. Тийм үү. Тийм. Эмчилгээ онцлогоо бүх юм нь генетикийн онцлогоо, эдийн шинжилгээ, бүх эмчилгээ ч гэсэн сүүлийн эмчилгээ нэвтэрсэн байгаа. Солонгос гэхдээ нэг тийм өөрийнхөө улсыг энэ бүс нутагтаа нэг тийм эмчилгээ, эмнэлт зүүн төв болгох тийм зорилготой аялжуулчих юм шиг тийм эмчилгээний аялжуулчих. Энэ утгаараа бүх салбараа ингээд дагнан хөгжүүлсэн юм шиг санагдав. Яг үнэ. Тэ. Энэ дунд бас нэг сони юм байна. Бээжингийн их сургуулийн 1-р эмнэлэг бөөрийн олон улсын мэргэжлийн ISN Fellowship програмд хамрагдсан байна шүү дээ. Тэгэхээр Аз чинь яг цул нэг зүйл бас биш байгаа гэдэг. Япон, Хятад, Солонгос эдэр чи өөрсдөө дагнсан нэг юм өөр ингэсэн
ялгаатай соёлтой газрууд байна. Тэр тусмаа Аз бол яг бишээ Хятад бол ардын ангахыг барууны ангахтай хослуулсан нэг тийм дундын нэг шин зүйл, шин гэх нь хаашаа гэхдээ энэ хосолмол нэг зүйлийг бий болгоцсон харагддаг. Энд ер нь ямар ялгааг тавуулж мэдсэн бэ? Бусад Азиудаас яалтчгүй ялгаатай. Хятад, Солонгос, Япон өөр өөрхийн дандаа онцлогтой. Тэгээд хамгийн азтай нь одоо миний амьдралд надаа Хятадч багш байгаа, Солонгосч багш байгаа, Японч багш байгаа. Тэгээд одоо өөрийнхөө жишээвэл онцлоод, эмчлээд үр дүнгүй болсон хүмүүсээ ямар улс руу явах боломжтой гэж асууж агаад бүр болохгүй хахаар хүнд өвчтөй юм уу, бөөрийн үйл ажиллагаа хурдан алдагдж байгаа өвчтнүүд бол тийшээ багш нараасаа холбогдож бас тийшээ зөвлөгөө өгөх юм уу, нэмэлтээр онцлог хийхин явуулдаг. Тэгээд Бээжингийн багштай яаж холбогдсон гэхээр айгүй миний том амьдрал том аз байсан. Манай багш Минхуй Жао гэд айгүй өндөр төвшний багш Монголд сургалтаар ирсэн байсан. Тэгээд яг бөөрийн семинар сургалт хийхий оройд нь хүлээн авалтан дээр амар өөр идэвхтэй багш өөрснөө бүх эмч нартай ширээн дээр очиж уулзтыг. Тэгээд би надтай уулзахдаа ингэж нэг өгүүлбэр л надад хэлсэн. Би Монгол шавьтай болох айгүй их мөрөөдөлтэй байдаг хүн. Тэрийг хэлэхдээ тэрийг аз гэдэг байгаа. Тий, яг үнэ. Гэхдээ өөрөө эмчнэр бас тэр өгүүлбэр яг хэлсэн байж магадгүй ш. Би тэрийг нь мэдэхгүй. Гэхдээ тэр өгүүлбэр бүр ингээд миний толгойд бүр ороод уг нь энэ ийм том багш эмч зүгээр ингийн Монгол байгаа эмчд ийм өгүүлбэр хэлэхэд ямар үнцэнтэй вэ гэж надад бол бодогдсон. Тэгээд би өөрийнхөө яг тухайн үед тасгийрлагч эмчилгэрлсэн дарахтаа тэр өгүүлбэрийг хэлсэн чи өө чамайг бараг хүрсэн биш үү чи одоо бич. Чи одоо яаж ийж байгаа л холбогд ийм өндөр төвшний багш ерөнхийд бол Монголд ингэж тоож ирж байгаа нь айгүй том аз. Тэгээд би яг тэр үедээ багшаас асуудаг би тантай яаж холбогдох вэ гэсэн чинь зүгээр интернетээр хайгаал миний мэйл шууд гарч ирнэ. Тийм угаасаа яг тийм төвшний хүн тэр хүний мэдээлэл ингээл зүгээр интернетээр орох юм бол шууд гарч ирдэг. Тэгэл би ингээд шууд бичээл би та надад ийм үг хэлсэн. Би тэрний дагуу таны шав болмоор би ингээд олон ICN гэдэг нэг International Society of Nephrology гэхээр олон улсын бүр нэмшрийн нийгэмлэг байдаг. Тэгээд тэрний хамгийн идэвхтэй хамгийн талархаж явдаг айгүй идэвхтэй үйл ажиллагаа явагдуулдаг. Дээрэс нь одоо хөгжил одоо муутай тэр нь бол Монгол орж байгаа тийм орнуудын эмчнэрт туслах айгүй сонирхолтой. Тэгээд одоо яг багшаа олоод тэр багшин зөвшөөрөх юм бол сургалтанд 100% төлбөрийн төлөөд сургалтанд явуулдаг. Тийм хөтөлбөр байсан. Тэгээд би ийм хөтөлбөрт ингээд таны нэрийг оруулаад тань дээр очиж сурмаар нь гэсэн чинь надаа баг би өдөр бичгээд надаа 1-2 цагийн дараа шууд хариу ирсэн. Шууд аплайд миний нэрийг бич, миний сургуулийг бичгээд тэгээд шууд аплайдаад яг тэр нийгэмлэгээс 6 сар хариу хүлээдэг. Тэгээд шууд за энэ багш ингээд тэр багшаасаа бас холбогдож асуудсан байлээ. Энэ багш шууд зөвшөөрж байна. Ямар ч асуудалгүй. Гайхалтай. Харин тийм. Ингэж л ихсэн да. Тий. За би эхлээд яагаад өөрөө чинь тухай энэ замналын хүмүүстэй хэлүүлж ийн гэхлээр за мэдээж одоо өнөөдрийн яриа хүмүүст хүрэхтэй гол нь шинжлэх ухаанаар баталгаажсан байна гэдэг нь тий яг үнэ хүмүүст ойлгох хэрэгтэй. Зүгээр хин нэгэн эмчийн өөрийнх нь зүгээр нөгөө ажилласан замнал дээр тулгуурласан зүйл биш. Сая та бүхэн анзаарсан болвол энэ бүс нутагт байгаа олон эмнэлт зүүн ялгаатай арга барилтай улс орнуудад суралцаж мэргэжлийн хүмүүсийн удирдлагын дор боловсрож байгаа хүний яриаг сонсгож байгаа учраас би энэ өмнөхтөлийг хийсэн шүү. За эмчээ эхлээд хоёлаа бүүртөгөө ер нь бол анатом талаасаа танилцмаар байна. Тэгээ бөөрийг яг бид нэр юу гэж ойлгох ёстой вэ? За мэдээж хүмүүс бол фильтр гэж ерөнхийдөө ойлгодог байж магадгүй их түгээмлэр. Гэхдээ яг бүтцийн хувьд те бөөр маань хүний биеийн тэр нурууны хэсэгт байрлаж байгаа. За тэгээд ямар бүтцтэй бид нар энэ эргэтнээ танихын тулд эхлээд ер нь хэлбэр хэмжээ ямар янзтай байдаг гэдгийг танаар тайлбарлуулж эхлэе. За бүр бол өмнө яг дурдсан хос эргэтэн байгаа. Шуш хэлбэртэй. Яг нурууны
ард байрладаг. Тэгэхээр бол яг өмнө хэлсэнтэй зөв нурууны хөтөлтэй айгүй хан дурагддаг. Тэгээ дээд хэсэг нь яг хавирганы 1-2 хамгийн сүүлийн 1-2 хавирганы доор байгаль дээд хэсэг нь байрладаг. Тэгэхээр бол тэр хавцаа бол ерөнхийдөө бол өвдөлт юм уу байх юм бол тийм таагүй мэдрэмж бол мэдрэх боломжтой. Тэрийг нь бол цаашдаа ярих эхлээд бүтцийн талаар. За 2 хос эргэтэн гэхээр хэмжээ нь бол заавал үзлэг дээр бол үнэлэгдэх ёстой. Тэгэхээр яагаад бол нөгөө жижигэрсэн бөөр бол бас өвчнүүдийн шинж болоод явчихна. Тэгэхээр энгийн эрүүл хүний бөөр бол 9 см-аас том байх ёстой. Тэгэхээр 9 см-аас хамгийн бага хэмжээ нь эхлээд 11 хүртэл сантиметр урттай. Жоон доо энэс тийм. Энэ хавцаа юу? Тэгээд 3-аас 15 юу өргөнтэй. Тэгээд зузаан 5-аас 6 см-тэй. Юу нэг ийм л юм биш үү? Тийм яг үнэ. Тэ? Хос шош шилбэртэй нэг ийм л юм энэ хавцаа л ахын дээ, тэ? Энэ артлын. Нөгөө бөөрийн олуулсан нийгэмлэгс бөөрийн өдрлөг тохиолдолд нь 2 гар хатгаад яг эндээ байрлах юм бол та бөөрийн хаана мэдэрнэ гэсэн бас үйл ажиллагаа тийм зураг авалт явагдчихсэн. Тийм. Дээрэс нь за бүтцийн хувьд бол артер вен дунд хэсгээс нь ордог. Яг тэр хэсэгт нь орохдоо бол бас айгуу чухал одоо эд дисийг бүрдэл гэдэг юм уу? Яг нөгөө дарал зохицуулдаг удирдлагын төв юкстогломерулярны аппарат гэж байрладаг. За. Тэр нь ямар учиртай гэхээр нөгөө дарал зохицуулалтын механизм цаашдаа бас яригдах ах. Тэрийг нь бол дарал буухан бол мэдэрдэг. Судснууд одоо ялангуяа нөгөө орж байгаа судс нь артер, гарч байгаа судс нь вен. Тэгээ түүдгэн зэрэг судс нь орохдоо бол дандаа артерээр орж байгаа, гарч байгаа артер байгаа. Тэгээ тэр мэдрэг юкстогломерулярны аппарат нь мэдрэх юм бол даралт унах ч юм уу одоо цус алдсан шүү дээ. Тэгэхээр бөөрөө яаж өөрийгөө хамгаалдаг гэхээр цус алдахад бол бүх эрхтнүүд амар мэдрэг тарих, зүрх, бөөр хамгийн мэдрэгийн нэг бас мөн. Тэгэхээр бол яаж өөрийгөө хамгаалдаг гэхээр цусны хангамжийг нь боломжоор багасгадаг. Тэгэхээр нөгөө орж байгаа артериолыг энэ агшаахгүй, гарч байгаа артериолыг энэ агшаагаад гарч байгаа судасны хангамжийг нь багасж байгаа үүр дээр илүү их цусыг нь байрлах гэж одоо өөрийгөө авардаг гэсэн. Яг бол цусны эргэлтэнд маш мэдрэг юм чинь цус алдаад одоо цус гүцчих юм бол шууд ишми эхлэн, өвчиж эхлэн гэсэн бүр. Тэгэхээр тийм хамгаалтын механизмын бас нэг чухал бүтц байдаг, байрладаг. За тэгээд дунд хэсгээс нь артер ороод вен гараад дунд хэсгээс нь бас шийлгүр гараад доошоо давсаг руу ордог. Шийлгүр. Тэгэхээр энэ 2 шийлгүрээр дамжаад давсаг руу ороод тэгээд чиз давсагдаа хоримтлагтаад гатгчлуулдаг гэсэн үг. Бөөрийн шээсэн замын бол дээд хэсэг нь бол бөөр. Тэгээд доод хэсэг нь бол шийлгүр давсаг гэж орд юм. Нөгөө унтахынхаа өмнө их хэмжээний шингэн уугаад унтахлаар өглөө болохлээр 2 нүд бүлцээцэн сэрдэг штэ тий. Тэр одоо шийлгүртэй ямар нэгэн яг нөгөө унтахтаа жоох ачаал өвчж байгаа. Тэгэхээр л тэр өвчнөө бол шинж биш. Тэгээд тэрнтэй холбоо зүгээр физиологи тийм одоо ачаал өгсөндөө ороо ус юм чи угаасаа баг зарийнхаа унах бол байж болно байх зүйл. Гэхдээ тогтмол биш. Тэгээд дээрэс нь шингэн уугааг өмөртлөө бүлцээгээд байгаа угаасаа нэг хүчний шинж тэмдэг байж болно. За. Энэ рүү хэдүүлээ орно. За би саяны анатом талаасаа тайлбарсан тайлбараараас яагаад ер нь бөөрийг чимээгүй эрхтэн гэж нэрлээд энэ зүгээр байж байгаад гинт өвдөнгуудаа хүнийг ингээд шууд нөгөө ертөнц рүү явуулах хэмжээний аюултай өрнүүлээ гаргадаг юм бэ гэдгийг тайлбарлуулъя. Ер нь бол чимээгүй гэхээр нөгөө мэдрэлийн иннервац нь баг байхгүй. Тэгээд хамгийн гол одоо нас баралтын шалтгаан болгож байгаа өвчин гэхээр бөөрийн дутагдал байдیں۔ Тэгэхээр бөөрийн дутагдлын шинж яг эхэндээ бол ямар шинж тэмдэг өгөхгүй байж болно. Тэгсэн мөртлөө цаагаараа бөөрийн дэс сорвжууд өвчээд ямар ч үйл ажиллагаагүй болоод байж болно. Тэр нь хамгийн гол нь чимээгүй гэд үхэл гээд байгаа. Бөөрийн чимээгүй үхдэг гээд. Тэгэхээр өвдөлт өгөхгүй ямар ч зовир өгөхгүй яжгаад бөөрийн 100% үйл ажиллагаагаас 10% үлдсэний үед нь
шинж тэмдэг өгж эхэлдэг. Тэр нь юу байж болно гэхээр жоохон ядарах ч юм уу, жоохон дотор муухарах ч юм уу, тийм яг бөөр гэж бодохооргүй зөвөрөд байж болно. Зүгээр ерөнхий эрүүл хүнд ч тохиолддог зөвөрөд байдаг. Тэгэхээр яг чимээгүй хөл бол гэхээр буурны архаг зүтгэл шалтгаануудад өөр олон шалтгаанууд байдیں۔ Залуу хүмүүсээ түгээмэл шалтгаан бол төдгөн цэрэг өрөвсөл, яг дархлааны өвчнүүд яагаад гэвэл тэр залуу хүмүүст бол сахар онцлогдож байгаа баг, даралт ихсэлд онцлогдож байгаа баг, өөр өрөвслийн өвчнүүд нь онцлогдож байгаа баг, ивэрүүл байгаа мөртлөө надаа өвдөх ямар шалтгаан байхгүй гэж боддог. Цаагаар бол дархлааны өвчин бол ямар шалтгаангүй байж болно. Өөрийнх нь одоо генаар дамжсан өвчин байж болно. Эсвэл аль нэгэн дархлааны үйл ажиллагааны алдагдал гинт үүсч магадгүй шүү дээ. Эсвэл хүүхдээсээ байсан жишээлбэл хүүхд үедээ би ингээд уураг алдчихсэн. Тэгээд тэрнээс хойш надад ямар ч зовир байгаагүй, би хяналтанд үзүүлээгүй мөртлөө тэр процесс нь бол ингээ хүүхд наснаас ингээд бүр аюу олон жил явцсан байгаа байхгүй 20-30 жил. Тэгээд тэр процесс нь явж байгаа бүх эдээсийг нь сорвжуулаад 10% үлдэхээр нь шинж тэмдэг өгөхдөө шинжилгээ өгөхд бол бүрэн дутагдал 5 дугаар үе шатанда төгсгөлийн үе шатанда ирсэн байдیں۔ 5 үе шаттай. 5 үе шаттай. Яагаад 5 туваад юм бэлээ? Яагаад 5 гэхээр түүхэн цэрэг шүүлтээс хамаарад төвшнийг нь тодорхойлдог гэсэн үг. Тэгээд 5 хуваахтаа бол 4-р шатаас бөөр орлуулах эмчилгээндээ бэлдэж эхэлдэг. 5-р шат гэхээр одоо түүхэн цэрэг шүүлтийн бараг бөөрийн үйл ажиллагааны 5% нь үйл ажиллагаадад 10-аас 5% нь үйл ажиллагаа нь л үлдсэн гэж үнэлэгддэг. 90% ажиллахгүй. Тий, 90% байхгүй болсон. Тэгээд сорвчсан одоо яг бөөрийн дутагдал, архаг дутагдал айхан бол сорвчсан эсн эргээд үйл ажиллагаанд орно гэж байхгүй. Тэр чигээр байхгүй. Хоёлаа яг бүх хүмүүс мэддэг юм шиг хоорондоо ярьж байгаа нэг үг байна л да. Түүдгэн цэргээд. Түүдгэн цэрэг гэдэг чи одоо та бидний амьдралд өдөр тутамдаа хэрвээ бөөрийн эмчил биш бол хэрэглэгдэхгүй үг штэ тий. Шээлтүүр бас. Юу лээ? Шээлгүр тий. Шээлгүр энэ төр гэх үгнүүд. Тэгээ гол нь би хэлэх гээд байгаа санаа нь түүдгэн цэрэг гэдгийг бид нэр мэдэхгүй үг байгаа учраас энийг бас ойлгох нь чухал. Тэгэхээр та нөгөө нэг бөөрөн дээр ямар хэсгийг түүдгэн цэрэг гэж нэрлэж байгаа вэ? За өмнө макро бүтцийг нь ярьсан тий. Тэгээ шоош хэлбэртэй том одоо дунд хэсгээс нь судснууд орох юм бол макро хэсэгтээ бас ерөнхийдөө харахт хэсэг нь 2 хэсэг байдаг. Тэр нь 2 гол хэсэг нь гадна талдаа бол холцлог одоо хэсэг. Тэгээд кортекс нь тэр нь бол бүх бараг 90% төвдгэн цэр байрладаг. Тэгээд одоо дараа нь яригдах нөгөө эсэ шинжилгээний нь яг тэр хэсгээс авагддаг. Дотор талдаа тархилаг давхарга нь явагддаг. Тэр нь бол ихэвчлэн сувганцрууд байрладаг. Тэр нь бол макро бүтцэн. Эхлээд нөгөө тэр 2 хэсэг байгааг нь ойлгоод гадна талдаа түүдгэн цэрүүд байрладаг, дотор талдаа нөгөө сувганцрууд ихэвчлэн байрладаг хэсгүүд байгаа. Тэгэхээр одоо шүүлтүр гэхээр яг хамгийн нарийн бөөрийн эсийн ширхэг нь бол нефрон гэсэн үг. Хүний биед 2 сая нефрон байгаа. Нэг бөөрөнд 1 сая нефрон, нөгөө бөөрөнд 1 сая нефрон. Тэгээд хамгийн харамсалтай нь нефронуудын тоон одоо төрснөөс хойш яг 1 сая нефронтой төрөл тэрнээс дахиж нөхөгдөж төлчихгүй. Ургадгүй юм байна. Ургадгүй тий. 1 саяасаа буурна гэхээс үсэхгүй юм биш үү те? Яг үнэ. Буурна гэж байгаа. Тэгэхээр тэр нефроны хэмжээ буурах нь өөрөө аюултай зүйл байх гэдэг тийм. Яг үнэ. Тэгээд та түрүүн 5 үе шатад хуваахта 5-аас 10% нь ажиллагаатай үлдэнэ гэдэг маань нефроны хэмжээгээ хэлж байна. Тий, яг үнэ эсн. Яг нефрон гэдэг чи одоо ус шүүдэг аппаратны яг фильтрийн ашигтай талбайг хэлж байна гэсэн үг үстэй. Тий, ер нь тий. За. Тэгээд түүдгэн цэр бол яг нефроны эхний хэсэг. Дөнгөж цус ороод яг шүүлт эхэлж байгаа хэсэг нь. Тэгээд шүүлт түүдгэн цэрэг одоо нэг яг судасны хэлгсэн судсан ингээд хоорондоо орооцолтоод нэг юм уудан цар шиг бүтцтэй. Тэгээд даралттай цус ороод тэгээд гардаг. Тэгээд даралттай орохороо тэр шүүлт явагдаж байгаа шүү дээ. Яг шүүлтүүрээр гарч байгаа анхдагч шээс гарч эхэлдэг цаашаага.
Тэгээд шээс нь дөнгөж үүсч эхэлж байгаа түүдгэн цэрээр ороод нөгөө хамгийн ихний шүүлтэр болчихж байгаа шүү дээ. Цаашаа нөгөө анхдаг шээс үүсээд суганц руу ордог. Тэгээд суганц руу орохдоо эргэн шимэгдэх бүх эрдцүүдээ авч үлддэг, усаа авч үлддэг. Тэгэхээр бол яг эхний шүүлтүрээр 24 цагтаа 180 литр шээс үүсэж байгаа. Анхдагч шээс. 180 литр. 180 литр. Тийм их үү? Тийм. Тэгээд ботход бол хүний биенээс 1.52 литр шээс л үүсэж гарч байгаа. Тэгэхээр энэ суганцрын үйл ажиллагаа бүр гайх юм шиг байгаа зү. Харин тийм бусд нь хаана тэр дотроо байж л байгаа юм. Үлдэж байгаа. Тийм эргэн шимэгдэж байгаа. Тэгэхээр биенд хэрэгтэй юм авч үлдэнэ. Хортой бодиснуудаа шээсээр гадагшлуулна. Тийм механизмтай. Тэгээд бараг компьютерс дээр тийм бүр амар нарийн бүтцтэй супер компьютер л гэсэн үг. Супер. За байж байгаа. Одоо хоёлаа цааш явахаас өмнө шүү дээ. Шээсийг та дөнгөж сая томьёолохдоо хүний биеэс ашиггүй зүйлсээ гаргаж байгаа гэж шүү дээ. Яг үнэ хортой. Яагаад гэвэл тийм. Бид нар нөгөө хоол боловсруулалтаа ялангуяа уураг, ялангуяа мах, амтны гаралтай, задрахтаа хортой бодисууд үүснэ. Тэрний донд креатин, мочвин, амиак үүсдэг. Тэрийг бид нарт биенээсээ гаргаж чадахгүй одоо бүрэн дутагдлыг шинжтэй. Тэрэндээ хордож эхэлнэ. Тэрийг нь гадагшлуулах гэж бүр үйл ажиллагаагаа явуулаад шээсээр гадагшлуулж байгаа шүү дээ. Тэр процесс нь байхгүй байхаар бид нар амьд явах нөхцөл байхгүй болж байгаа гэсэн. Яг одоогоос хэдэн жилийн өмнө л дөө эхийн шээс шиг сайн зүйл байхгүй гэд бид нар ч өөрсдөө хэрэгэлдэг байлаа шүү дээ. Би ч бас өөрөө хэрэгжилж үзсэн хүн. Бүгд тэр харин гол нь би одоо танаар хэлүүлэх гээд байгаа зүйл нь тухайн хүнээс гарч байгаа шээс бол өөрт нь хэрэггүй зүйлс гарч ийн гэсэн үг шүү дээ, тий? Яг үнэ. Зөвхөн өөрт нь л хэрэггүй байгаад өөр хин нэгэнд хэрэгтэйгээр үлдсэн байна гэж байх юм уу л гэж. Байхгүй. Байхгүй. Одоо тэр хамгийн гол нь тийм имчилгээнд уринотерапи гэдэг орсууд бас айгүй тийм имчилгээ хийдэг. Тийм үү? Тийм, бас ардын имчилгээнд ордог. Тэгээд яг нөгөө плацебо эффект гэж таамагладаг. Яг тэгвэл плацебо эффект одоо ингээд шинэ юм гараад плацебо групп заавал үүсгдэг шүү дээ. Тэрний гол шалтгаан нь хүн ингээд бараг өөр итгэх юм бол өөрийгөө эмчлэх боломжтой гэсэн эффект нь тийм хүчтэй ээжиж ямар судалгаан тэр плацебо эффектийг тооцож гаргаж байгаа. Яг л тийм л юм байна л да. Тэгээ бид нар чинь угаасаа одоо өөрийг нь төрүүлж өсгсөн хийчин шээс л ангаана гээл хүзүүгөөс ч ороогоол нэг балгуулаад тэгэл маргааш нь зүгээр болчихлоор нэг за би бол эмээ ууцсан ээжийн шээс намайг аварна гэж бодоод өглөөс ирсэнтэй л ер нь юу шүү дээ. Үр дүн байгаад байгаа байхгүй. Үр дүн байгаа байхгүй. Гэхдээ яг бодит амьдрал дээр Антон талаасаа миний бөөр тухайн үед одоо яасан бол тээ. Цацсан баг та тий. Яг нөгөө хэвийн үйл ажиллагаа ажиллаж байгаа бүр чинь бас нэг тэр нь цочрохгүй шүү дээ. Энэ гадагшлуулах юм бэ гээл. Гадагшлуул чинь. Та түрүүн ярьсан. Шинжилгээнд бол супер компьютераа гэд тий. Тэгэнгუთ чинь нэг би шээс уучлаа шүү дээ. Хин нэгний одоо ээжийнхээ шээсийг уусан чинь бөөр тухайн энэ хин нэгний гаргасан л. Яг хэрэггүй юм аа тий. Яг үнэ юу ээж их байна гэлтэй. Яг тийм юм байт юм уу. За энэ хөгжилтэй ирнэ мэдхэд илүүдгүй зүйл байлаа. Зүгээр магадгүй орчин үеийн ангаах ухааны мэдээлэл хүрээгүй газруудад энэ саяны одоо ээжийн шээсийг хэрэгжилж байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй. Тэгээ энийг та бүхэн айлуулах олон нийтэд түгээж өгөөрэй. Бөөрч нь өөрөө ямар хэцүү бүтцтэй. Дээрэс нь гаргасан зүйл бол хэрэггүй зүйлэл болгоол гаргаж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. За дараагийн бидний очих ёстой цэг нь бол бөөр нэг нь ажиллаад нөгөөх нь ажиллахгүй байх тий. Одоо ингээд хүмүүс зүгээр шоглоомор хэлж штэ тий. Нэг бөөрөө ахуулсан хүн гэж байна. Нэг бөөрөө зарчийч гэж ах шиг тий. Гэх мэтчлэн ингэж ярьдаг. Тэгэхээр юм хос эрэхтэн нэг сая юутай нефронтой гэж та түрүүн хэлсэн. Одоо би энэ асуултаараа юу руу очих гээд байна гэхээр бөөр гэдэг маань нийтдээ хичнээн яг асуудалтай нүр тултын. Одоо бөөрийн өвчин гэдэг нь хідэн өвчин байна.
таны мэдж байгаагаар магадгүй те. Хитрхийн нийлэлтэй асуулт байж магадгүй. Яг нь бүлэглэж яхан бол одоо өрсөлдөг өвчнүүд байна. Өрсөлдөг гэхээр тэрэнд бол нөгөө бактериэр юм уу мөөгөн цэрээр аль нэг нь өрсөлдөг гаргалтай өвчний бүл гэдэг. Тэрэнд бол одоо жинхэнэ буурны архаг өрсөл, буурны пиелонефрит гэж явж байгаа. Тэр нь бол цочмог архаг хэлбэрээр явагдах боломжтой. Цочмог нь гэхээр маш өндөр өрсөлдөг түвшин одоо гинт тохиолдож байгаа гэсэн үг. Тэрийг нь бол яаралтай тусламж бол антибиотик эмчилгээгээр яаралтай өрсөлдгийг дарахгүй бол бас аюултай. Яагаад гэвэл ямар ч одоо өмнө яригдчихсэн шүү дээ өрсөл байсан бол эмчилгүй бол хоривжиж идэгэрдэг. Тэгэхээр зөв үедээ зөв эмчилгээ эрт эхлүүлэх нь хамгийн зөв байдаг. Тэр өрслийн бас өвчнүүд дотор юу ордог гэхээр одоо л им хүүтэн үед айгүй хүмүүс өвчлж байгаа цистит, шээсний замын өрслийн өвчнүүд орж байгаа. За дараагийн бүлгүүд гэх юм бол уулын хадах өвчин. Бас тэр polycystic kidney disease гэдэг нэг төрлийн өвчин байгаа. Тэр бол удамшлын өвчин байгаа. Тэгэхээр ямар учиртай өвчин гэхээр генетикийн өөрчлөлтөөс болоод ген дамжаад залуугаасаа буурны бүтц өөрчлөл ямар өөрчлөлөөр тэр чигээр уулынхаа гараа дүүрдэг, айгу том болдог. Хөл бөмбөгийн нэг Америкийн хөл бөмбөгийн бөмбөг шиг хэмжээтэй айгу томордог. Бөөр нь үү? Тийм том болох юм. Тийм том болтон. Тэгээ юуны хүчин томордог гэхээр бүр тэр чигээр уулынхаа гар ингээд бүтцээр дүүрчдэг. Тэгээд тэр одоо яг генэ яг үйл ажиллагаанд буруу явагдаж байгаа юм чинь тийм уулынхаа үүсэх тийм эхлэл өгчөж байгаа. Дээрэс нь явц нь бол яаж буурны үйл ажиллагаа алдагдал гэхээр үйл ажиллагаатай эс үлдэхгүй тэр чигээр ингээд уулынхаатай тэгээд төрстэй болчих. Тийм том одоо ийм том бөмбөг шиг хэлбэртэй болоод хоёулаа тэгшгэлэр чинь аль тал хүний талбаар орох уу? Уушиг муушиг байхгүй болох юм уу? Яг хөвлийгээ дүүрчтэй. Бүр ингэх юм дээ урагшаага. Тийм, урагшаа хоошоо ерөнхийдөө тэр чигээрээ хөвлийгээ дүүрчтэй. Тэгээд мэдээж хажуудлын эргэтнүүд цаахагдана. Окей. За наадах ч бол асуудалтай байна. Өөр ямар өвчин байна. За яг айгүй олон байгаа. Хоёулаа зүгээр Монголд түгээмэл байгаануудаа хэлээдгүү. Одоо Монгол түгээмэл зөвхөн Монгол биш дэлхийд түгээмэл чихрийн шижингийн хүндрэл номер 1 болж байгаа. За. Бодис солилцооны өвчнүүдийн номер 1 одоо өвчин чихрийн шижин байгаа. Бөөрийн одоо чимээгүй тахал гэж байгаа бөөрийн дутагдлын үүсэж байгаа номер 1 шижин чихрийн шижин. Сахарны хүндрэл гэсэн үг. Сахарны хүндрэлийн араас залгаад бөөрл өгнөлөөс эсхийг ярьж байгаа юу? Тийм яг үнэ. Тэгэхээр бол хамгийн түрүүнд нүдэнд нөлөөлдөг. Нүдний чихрийн шижингийн хүндрэлүүд тэгэж явагддаг. Хамгийн түрүүнд нүдний хүндрэл өгдөг, дараагийн бөөр. Тэгээд ерөнхийдөө хүндрэл өгөхгүй эрэхтэн байхгүй шүү дээ чихрийн шижинд бол. Тэгээ ирэмблэгдсэн байгаа юм шүү дээ. Нүд бөөр тэгээ араас нь юу ч юм. Юу ч болж магадгүй. Захын эрэхтний эргэлт муугахан бол нөгөө хурууны тэжээл одоо шарах эдгэрдгүү шарахнаас эхлээд одоо хуруу гараа тайруулдаг өвчнүүдээ захын судснууд эмгэг гэсэн үг. Хөлрүүл хөвчлэн ороод байгаа харагдав. Тийм хөлрүү дээрэс нь захын судсны одоо мэдрэлийн хүндрэлүүд өгнө. Зүрхэндээ ч гэсэн нөлөөлнө. Яг гэвэл одоо чихрийн шижин онцлогдсон хүмүүс 50-аас илүү хувийн даралт ихсэлд онцлогдож эхэлдэг. Яг бол судснууд угаасаа гэмтэж байгаа юм чинь даралт зохицуулах механизмууд нь бас алдагдаад эхэлдэг. Тэгээд дээрээс нь зүрхний хүндрэл айгүй хөгдөг. Тэр даралттай холбоотой юм ярих тэгэхээр яг одоо яг хүний бие дээр юу болоод ямар тохиолдол бий болонгуудаа ямар мэдрэмж өгд юм бэ? Даралт өксөх буурах хоёр дээр одоо энийг бол залуучууд мэдэхгүй шүү дээ. Насан турш хүмүүс л даралт өсчлөө, даралт теглээл гэж ярьдаг болохоос биш. Бид ямар нөлөө бий болдгийг бөөр шиг нөгөө чимэг өргөтөн гэдэг шиг адилхан ямар ч зөвхөр өгөхгүй бүлэг хүмүүс байдаг. Үзэхэд 200 хүрсэн. Тийм шинжүүд бас байгаа. Тэгэхээр нөгөө урчин сэргийлэлтээр ороод боломж айхан бол одоо тэдэн сар тутам 6 сард ядахтаа нэг удаа даралт юу н хэвэн байдаг үзэхэд бол зөв байдаг. Яг бол зарим бүлэг хүмүүсэд ямар ч зөвөр өгдөг хүмүүс байдаг мэдрэг биш гэсэн үг. Яг бол хүн болгон өөр зарим хүмүүс жоохнууд л ихсэхт амар зөвөр өгдөг. Тэр нь хамгийн түрүүндгийн хүзөх хөшөх нүдрүү ингэж хөшж өвдөх, өндөөрлөх, толгоо өвдөх, толгоо эргэх хөвчлэн тийм дотор муухарах тийм зөвөрөд өгч болно. Дарал буухаар бол айгүй төстэй зөвөрөд өгдөг. Бас хүзүү хөшөө толгоо өвдөд, бие сулраад зарим нь цээжэр
даралт хэсгээрээ бас цээжний өвдөлт өгдөг зарим хүмүүс. Одоо өөрхийн биеийн мэдрэгээс бас хамаардаг. Нач айгу нэг юм түгээмэл байдаг сонсогдоод байгаа байхгүй тий. Тийм яг үнэ. Тэгээд залуучууд бөөрөөгүй юу гэдгийг хүн мэдэхгүй л. Мэдгүй тийм. Бид нар ч гэсэн хараад мэдгүй шүү дээ. Заавал шинжилгээ өгж ийж, шинж тэмдгүүд асуумж авч ийж айгу онцлох боломжтой. Түүнээс ушил тэр хүн одоо ийм учиртай гэхэд бас хэлэхэд айгу хэцүү. Залуучууд бол нөгөө компьютер наараас айгу сууж офисны ажил хийдэг хүмүүс ялангуяа хүзүү байнга л хөвшдөг шүү дээ. Тийм. Тэгэхээр бол тэр яг хүзүү хөвшж байгаасаа олж гэнэ эсвэл даралт ихсэлтээс олж гэнэ бол мэдгүй. Дээрэс нь бас одоо энэ урчин сэргийлэл үзүүлж байгаа амлалтаар үзүүлж байгаа залуучуудаас бол даралт ихсэлт байгааг нь мэддэг. Ямар ч арга хэмжээ авдаг. Тийм хүмүүс бас байна. За. Тэгэхээр бол тийм хүмүүс байх юм бол даралт ихсэлт байх юм бол арга хэмжээ авах ёстой. Юу? Ядаж дарлны юм уу? Тэгэхээр ч одоо даралтны им рүү орж болохгүй шүү дээ тэр залуу дээрээ. Нөгөө яг тийм сэтгүүд байгаа. Тийм. Яг нөгөө номер 1 бол шалтгааныг нь болох. Тийм. Зүрхний шалтгаантай нөө, дотоод шүрлийн шалтгаантай нөө, буурны шалтгаантай юм бүх нарийн мэргэжлийн эмчнэртэй үзүүлнэ. Хариуцлагатай хүмүүс бас зөндөө байгаа. Одоо бүх байгаа шалтгаануудыг үгүйсгцэн. Тэгсэн мөртлөө шалтгаан нь олдог байгаа тохиолдол бас байгаа. Тэгэхээр бол даралтны муух өөр ямар ч зам байхгүй. Дээрэс нь илүүдэлжил жин байх юм бол тэр дангаараа шалтгаан байж болно. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх юм бол бас тэр чигээр шалтгаан байж болно. Тэгэхээр амьдралын хэв маяг номер 1 засах бас зөвлөгөө. Заавал өөртөө ингээд толгоондоо би ингээд одоо энэ амьдарч байгаа миний хэв маяг нь болохгүй л гэсэн нэг тохио штэ. Тэгэхээр бол эсвэл жингийн илүүдэл байх юм бол жингээ буруулна. Одоо бол залуучуудыг ажиллахаар зарим нь айгүй амьдралдаа харьцаатаа спортоор байнга хичээлдэг. Зарим нь би багаас хичээлээгүй юм чинь хичээлэхгүй ерөнхийдөө тийм хүсэлтэй. Тэгээд ялангуяа офисны ажил одоо хэдэн минут ер нь алах уу гэхээр 15-20 минут өдөрт алхана. Тэгэхээр машин руу суугаад ажил дээр очиод өдөржингөө ажил дээр суугаад буцаад машин руугаа ороод гэрлөөгөө орно. Тэгэхээр чин тийм нөхцөлд бол эрүүл байх ямар ч арга байхгүй. Тийм. Тэгэхээр бол заавал хөдөлгөөн тасгалт бол цаг гаргаж хөдөлгөөн тасгал хийх ёстой. Энэ хэр түгээмэл харагдаж байна. Одоо яг тань руу хандж байгаа хүмүүсийн тухайд нэг зах зээлийн хэмжээг тодорхойлъё гэвэл яг одоо яг миний одоо үзэж байгаа амбулатор үйлчлэг бараг 90%. Залуу хүүхдүүд одоо эмчтэр орж байгаа бараг 80% нь эмэгтэй үстэй хүмүүсээ орж ирнэ. Тэгэхээр бүр хөдлөх ямар ч дурггүй. Тэгээд ерөнхийдөө тамирчин хүн спортоор хичээлж байгаа хүн над дээр барагдаа орж ирэхгүй шүү дээ. Даралт нь яг үл ихсгүй тэр хүмүүсээ. Тэгэхээр бол их хөвчлэн илүүдэлжинтэй ямар ч дасгал хөдөлгөөн хийдгүү хүмүүс тийм амьдралын хэв маяг бараг л 90%-тай. Түүнээс шил илүүдэлжингүү дээрэс нь дасгал тогтмол хийдэг хүн барагдал орж ирэхгүй. 1-2 л орж ирэх. Сарда. Доороосоо даарахаар үнэхээр бөөр өрөвсд юм уу? Доороосоо даарахаар ер нь бол өрөвсгүй. Яг одоо миний туршлагаар л яг мэдрэг хүмүүс бол байдаг. Маш мэдрэг гэхээр одоо кафелын шалан дээр хүртэл гიშгээд цэцэдэн сэдэрсэн хүмүүс байдаг. Тийм. Би бол миний бодохоор бол өөрийнх нь яг физиологийн мэдрэг талын юм бас байгаа. Түүнээс л хүн болгоно бол одоо доороосоо дараад цэцэд сэдэрн, бөөрийн өрөсөл сэдэрн гэж ойлголт байхгүй. Яг л тэр өвчнүүд бол бактеригээр үүсгдэг. Тэр бактери халдвар авч иж одоо тэр өвчин нэтгэвчин одоо цэцэд нь үүснэ, бөөрийн өрөсөл нь үүснэ гэсэн үг. Яг даарахаасаа бол болохгүй. Гэхдээ яг тухайн хүний өөрийнх нь мэдрэг хяналттай хүмүүс байдаг. Дөнгөж яг ингээл хүүтийн өмнөд эсвэл суугаал эсвэл хөлөөр өвч юм бол шууд сэдэрдэг. Тэгэхээр бол яг клиникийн туршлагаас номоор бол үгүй. Яг клиникийн туршлагаас тийм кейсүүд бол айгүй их байгаа. За хоёлаа эмэгтэйчүүд рүү тусгаалаа орох хэрэгтэй байх. Тэгвэл эрэгтэйчүүд рүү ихлэ орчих. Яг уу түрүү булчирхаа томрох, шээс дутуу гарах. Тэгээд шүн олон шийгээд байна гих мэтчил нэг ийм
нас яваад ирэхлээр гэж байгаа тийм нэг 40-с дээшээ гараад ирэхлээр нэг юм түгээмэл тохиолддог зүйлс гэж байна л да. Үүн дээр ер нь бөөрийн асуудал байгаа болоод ингээд энэ эсвэл бөөртөө хавсарсан өөр ямар нэгэн зүйл байна уу? Энэ нэг та бүхэн яг юу гэж онцлт юм бэ? Төрөө булчирхааны эмгэгийг бол урлаг эмчнэр онцлдог. Эрэгтэйчүүдийн одоо урлаг эмчнэр гэсэн үг. Тэр нь бол бөөрийн эмчнэр дээр бас сандуурж аягүй орж ирдэг. Тэгэхээр бид нар бол урлаг руу явуулна. Тэгэхээр урлаг дээр ямар өвчнүүд онцлогдох бас тусах нь зөв гэж бодож байна. Яг бол аягүй хандуурагддаг. Тэрэнд бол мэс заслын өвчнүүд, дээрээс нь чулуу, ууланхаа, төрөө булчирхааны асуудлууд бол урлаг эмчнэр өгөн шийддэг. Бөөрийн талаас бол ямар эмгэг үүсгэгддэг гэхээр томорсон төрөө булчирхай шээс дутуу гарах нөхцөл байдлыг үүсгдэг. Шээсэн замыг нь зарчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд үлдэгдэл шээс давсгандаа үлдээд тэрний давсгандаа үлдэж байгаа шээсний хэмжээ их байх юм бол дээшээ гарч бөөрөөгөө гэмтээдэг. Бөөрийн усжилт үүсгдэг. Буцаад. Тий. Одоо механикар гэсэн үг. Тий. Бөөрийн шээсэн замыг нь чөлөөгүй одоо ингээд дарчиж байгаа гэсэн үг замыг нь. Тэгэхээр тэрэндээ бол одоо удаан арга хэмжээ авахгүй бол байнгын дээшээ үсэх замаараа шээс гараад ах юм бол жинхэнэ өрөвсөн хэлбэржээгүй буглаанууд үүснэ. Хэлбэржсэн буглаанууд ах юм бол заавал мэс заслын эмчилгээ шаардлагатай урлаг эмчдэрээ буглаан яг хэлбэржиж амжихгүй байх юм бол эмчилгээ нефролог дээр эмчлэгдэж болно. Гэхдээ шалтгаан нь төрөө булчирхааны томрох эмчин заавал урлаг нарийн мэргэжлийн эмчдэр бол хянагдаж үзүүлнэ гэсэн үг. Тийм шалтгаантай байх юм бол эргээд бөөр бол гэмтээдэг, механикаар гэмтээдэг, дээрээс нь өрөвсөл үүсгдэг. Тэгээд байнгын ялангуяа одоо 60-аас дээш, 70-аас дээш настай хүмүүс ингээд ямар ч арга хэмжээ авахгүй юм бол бас бөөрийн эдээсэн гэмтэлтэй сорвжод эхэлдэг. Ямар ч арга хэмжээ авахгүй юм бол. Тэгэхээр ер нь аюултай. Хүн одоо байглаасаа шээс хүрэх мэдрэмж төрөнгүүд шээчих хэрэгтэй байх тийм. Тэгэнгүүт тэхгүй тохиолдлууд нэг болчлоо шүү дээ. Одоо биднэрт шинэ үүсэн амьдралын маяг нүдэн анхаа мартаад байна гэж байгаа байхгүй тийм. Нүдийг хүн тогтмол анжих хэрэгтэй байхад нөгөө үзэж байгаа зүйлс болон анхаарлын хит төвлөрлөөс нүдэн анхаа мартсан байна. Амьсгалахаа мартдаг болсон байна. Тогтмол яг одоо энийг ярих үе би яг бас л хангалттай амьсгалаагүй бас мэддэг. За тэгээ дээрэс нь энэ шээх болон хүндрэхийн асуудлыг яг тухай бүрт нь хийж чадахгүй удаан хугацаагаар байрж явдаг тийм нөхцөл байдал үүссэн байна л да. Тэгэхээр энийг бөөрийн эмчийн зүгээс юм тодорхой хугацаа байдгүй мэдхгүй одоо тэгж удаан тэр тичнээ минут барьснараа саяных шиг юм механик өргөжлөл үүсэх боломжтой гэж үзнэ гэдэг ч юм уу. Тийм одоо үзүүлж байгаа хүмүүс дотор айгүй түгээмэл байгаа. Тэгээд хамгийн одоо харамсалтай нь тиймэрхүү зөвөр сонсон. Би ингээд өдөртөө бараг 1-2 удаа шийдэг. Тэгэхэд өглөө босоод ингээд чихв гэхээр үгүй. Би өглөө босоод шууд гарч яваад сургалтандаа суугаад оюутан хүүхдийн асуумж өгч байгаа байхгүй юу. Сургалтандаа суугаад тэгээд нэг завсралгаараа нэг шийндэг тэгж байгаа байхгүй. Тэгэхээр нь би бүр одоо энэ ийм амьдралын хэв маягтай явах юм бол за бүрэн төтгөлд шууд орохгүй ч гэсэн хамгийн түрүүнд юу нөлөөлөх гэхээр давсгандаа нөлөөлнө, архаг өрөвсөл үүснэ, давсган зузаарна. Тэгэхээр нөгөө давсаг чинь ямар функцтэй гэхээр шээс үүсгээрээ сигнал ингээд шээс чинь ингээд барих үүсчлээ, гарах төвшөндөө хүрчлээ гэд одоо 200-300 мл хүний онцлогоос болоод дүүрхээр мэдрэмж одоо шээмэрнэ гэсэн мэдрэмж өртнө үгүй шүү дээ. Тэр үедээ гадагшлуулах хэрэгтэй. Гадагшлуулахгүй бол одоо ямар ч одоо нөгөө юуны усны системийг одоо төсөөлөх юм бол нэг ингээд хуримтлаг төр зурх хуримтлагддаг шингэн байх юм бол тэр шингэн ингээд байнга уурсч яах юм бол тэр чинь тэгээ зүгээр цэвэр ус биш шүү дээ. Яг усны системд байгаа юм биш. Тэр нөгөө бид нарыг гадагшлуулах ёстой давс нөгөө хортой бодиснууд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тунц нь бүр нэмэгдээд л гэсэн үг. Тэгээд тэр тунц нь гэхээр давсганы ханыг нь өрөвсүүлнэ. Дээрээс нь бактери үржин, өрөвсөл үүсгэнэ. Тэгээд байнга тэгээд ахын бол тэр давсганд байгаа хуримтлж байгаа шээс нь
зөвхөн давсган дээрээ байхгүй дээш үсэх замаараа гараад бүр өрөвсүүлнэ. Гол ерөнхийдөө бол яг өрөвслийн өвчний шалтгаан бол шингэн уултал айгүй багтуулж байгаа. Шингэн уулт тий. Шингэнээ сайн ууж иж эрүүл бүртэй. Шийсэн зам өрөвсөл үүсэхгүй. Заавал одоо бид нар зөвлөгөө өгөхдөө шингэн хангалттай уун гэхээр хүмүүс заа гिचээд ерөөс уудаггүй. Тэгээд шинжилгээнүүд засардгүй хүмүүс юм. Тэгэхээр асуугаар за би танд ингэж яг 1.5 литраас 2 шингэн өглөө өдрөөр уу гэж бичсэн байна. Шингэнээ яаж хянсан? Яг хэдэн аяг уусан? Өдөрт хэд удаа шийсэн гэхээр мэдгүй. Тэгэхээр чин тэр хүн чин зөвлөгөөгөө сонсон мөртлөө ерөөсөө өөрөөгөө шингэн уултаа ерөөсөө хянаагүй гэсэн үг шүү дээ. Тэрэнд ач холбогдол өгөөгүй шүү дээ. Ерөөсөө өгөөгүй тий. Эмнүүд уух нь бол уусан байгаа. Шингэн уултаа бол ерөөсөө уугаагүй. Тэгэхээр бол эм өрөвслийн эсрэг одоо антибиотикууд, рецептикууд бичиж өгж байгаа шүү дээ. Тэрийг шингэн ууж иж нөлөө 100% үр дүнгээ өгнө. Зөвхөн эмээ уугаад үр дүн талаар нь хасагдана гэсэн үг. Уг нь хамгийн амархан зүйл тийм. Хамгийн амархан зүйл. Тэгээ хамгийн эрүүл зүйл. Тэгээд уг нь бол шингэн хангалттай авах юм бол тэр асуудал үүсэхгүй ч гэж болно. Урчин сэргийлэх арга нь номер 1 шингэн уулт. Ерөнхийдөө бол ингээд мэдрэмж ингээд нэг циститийн мэдрэмж юм өрсөлөө яах юм бол номер 1 арга хэмжээ шингэнээ нэмэгдүүл ойрхон шийх. За одоо баруунд гарсан байгаа мэдээллүүдээс нэг зүйлийг лавлж тодруулах хэрэгтэй байна. Ус уухтай холбоотойгоор. Усыг уух нэгдүгээрт яг усыг уухта тасалгааны температур шинэ бүлээн дүү биеийн температуртай ойролцоогоор уух юм бол биед одоо юу гэдэг илүү хурдан нөлөө үзүүлнэ гэж хэлж байгаа нөхдүүд байна. Нөгөө талдаа хүүтэн ус уух юм бол яг тэнд дулаан болгох процесс явах учраас тэнд нэг юм калори буюу одоо нөгөө хүн өөрөө нэг шатаалт явах нэ. Тэгэхээр нөгөө нэг та илүү хүүтэн ус уугаад шатаалтаа өсгөх бас боломжтой байна гэд шаардлагатай байгаа хүндээ зөвлөж байгаа нэг зүйл байна. Тэгээ зөвхөн бөөрийн эмчийн өнцгөөс харахад эрүүл хүнд юу гэж зөвлөвөл одоо зөв юм бэ? Өмнө яригдчихсэн нөх хятад багштай. Хятадууд ерөөсөө бараг мөстэй юм айгу ховор удан билээ. Тэгээд өвдөхөөрөө бүр температурыг заасан номер 1 эмчилгээ усаар эмчилдэг. За. Тэгээд тэр нь яг өвчний халуурах үед одоо 45 градустай ч юм уу өөр би хямарж байгаа нарийн 40 градустай ч юм уу тийм нарийн шинжлэх ухаант энэ байна. За. Тэгэхээр бол би одоо өөрийнхөө багшийн одоо нарийн мэргэжлийн багш нараа харахад хизээч хүүтөөс ууж байгааг нэг ч хараагүй. Дандаа халуун савнда эсвэл зүгээр ингээд тасалгааны температурт усыг ууж ясныг л харж ирсэн. Тэгснэ халуун орчинд байгаа хүмүүстэй айгу халуун. Тэгээд юм гадаа байхаар хийхгүй байхгүй тий. Яг үнэ. Тэгээд одоо манай багш нарыг харахад бол хүүтэн юм маш дургу. Гэхдээ тэр чинь бүр тийм яг өөрийнх нь онцлог, өөрийнх нь орны онцлог нь байгаад байгаа байхгүй. Одоо хятад явж байгаа хүмүүс аюу мэдж байгаа бүх газар халуун устай. Бүх газар халуун ус уух боломжийг нь хангацсан байгаа. Тэгэхээр бол Европ, Америкийн орн шал өөр. Тий, бүх юм нь мөстэй. Солонгос бас яг дагаа тийм бүх юм нь мөстэй уудаг. Тэгэхээр бол яг бөөрийн хэмжээ бол заавал халуун, заавал хүүтэн гэхгүй яг хүндээ тохиромжсон өөрөө хамгийн нөгөө өөрийнх нь онцлог гэж яриад байгаа шүү дээ. Өөрөө ууж сурсан температуртай уухыг л зөвлөн. Хамгийн гол нь шингэн уултын хэмжээнд л хангалттай байх хэрэгтэй. Одоо спорт ундаануудын нэг нь яг спортынх нь электролайттай уснуудыг ууж шингэн нөхөлтийг хурцсана гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тамирчид бол хангалттай шингэн алдж байгаа учраас хангалттай авахаа мэдээд байгаа хүмүүс байна те. Тэр нөгөө дутагдсан мэдрэмж нь байнга явж идэг учраас харин энгийн ус уух дотроо электролиттэй ус уух хоёрын нөлөө их ялгаатай байх шиг байгаа юм л та. Тэгээд энэ дээр ер нь электролиттэй ус уухлаар бөөр ер нь хэрхэн энийг хүлээж авдаг юм бол энэ хэр зүйтэй зүйл вэ? Яг үндсний электролиттэй ус нь бол нэг муу нөлөө бол байхгүй. Ялангуяа тамирчид нөгөө байнга хөлөрж байгаа үед нь бол илүү зөвлөн. Яг тэгвэл тамирчин биш хүн шал өөр физиологтэй. Тэгэхээр бол алдж байгаа, хөлөрж байгаа, маш их шингэн алдж байгаа хүмүүст бол электролиттэй ус зөвлөн. Дээрэс нь электролиттэй усын миний талаас асуудал нь юу гэдэг гэхээр корн сируп те.
Тэгэхээр бол эрүүл хүнд дээрэс нь одоо сахар ихсдэг ч юм уу илүүдэл жинэлтэй хүмүүс бол одоо тамирчин биш хүмүүс гэсэн үг шүү дээ. Нэг зөвлөхгүй усаал уусан дээр тамирчин хүнд бол тэр чинь чатаах бол ямар ч асуудалгүй шүү дээ. Тийм. Тэр бол ямар ч асуудалгүй. Шатаахыг хийж байгаа хүмүүс яг үнэ. Тийм. Тэр нь бол муу нөлөө байх, сөрөг нөлөө байхгүй. За, эмэгтэйчүүдийн тухайд та түрүүн ярианд дурдсан цистит, шийсний замын халдвар гих зэрэг энэ бөөрлөө одоо чиглэсэн асуудал үүсгдэг яг эмэгтэй хүнд тусгаалan бий болдог орчин нөхцөл нь юу вэ? За эмэгтэйчүүд өрөвслийн бас физиологийн талаар илүү амархан үүсдэг. Эрэгтэйчүүдийн хувьд бол шийсний сувг нь илүү богино. Дээрэс нь одоо бэлгийн замын халдвар орох юм бол заавал одоо тэрийг яг тухайн үед моменттэй сайн имжлэхгүй бол нэмэлтээр шийсэн замын бас өрөвсөл үүсэх гэдэг. Давхар халдвар болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол одоо янз бүр өрөвслийн шинж айхан бол давхар имжлэнэ. Дээрэс нь шингэн уулттай бас холбоотой, маш холбоотой. Тэгэхээр бол бас жирэмслэлттэй маш холбоотой. Жирэмслэлт чинь шийсэн замын халдварыг үүсэх бүр нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Яадаг гэхээр гормоны өөрчлөлт дээрэс нь шийсэн замын дээрэс нь гидсэн хүүхдэн дараад бүр шийсэн замыг нь богино болгочдөг. Дээрэс нь давсхын багт амжийг нь багасгачдаг. Тэгэхээр бол бөөрөх устдах бас устцсан. Яагаад устцсан гэхээр нөгөө өмнө ярьжсэн шүү дээ төрөв булчирхай цаад болоод дараад шийсэн замыг нь дараад дээрээс нөгөө гарч стой шийсэн дэшээ явчихж байгаа. Яг тэрнтэй адилхан нөгөө юу хөөхт нь дээрээс нь гиз томрох тусам дарчдаг. Тэгээд тэрэн дээрээ ямар арга хэмжээ авах вэ гэхээр номер 1 өвдгөлж тохиолж хэвтэх байрлал аавна. Тэгэхээр нөгөө гизээ доошоо харуулж одоо хитэн гэсэн. Тэгэхээр дөрвөлөх нь шүү дээ. Тий, дөрвөлөх нь яг үнэ. Тэгжиж шийсэн замуу чөлөөлнө. Яг тэрнтэй хавсраад шингэн марсан. Тэгжиж шийсэн хэвийн процесс нь хэвийн явагдана гэсэн нөхцөл байдлыг нь үүсгэнэ. Дээрээс яг ингээд халз дээш хөвтгөө хажуу тал руугаа хөвтдөг. Тиймэрхүү арга хэмжээ авахгүй бол ерөнхийдөө тийм одоо бүр устсан шинж тэмдэгтэй үзүүлж байгаа жирэмснүүд айгүйх байдаг. Тэр нь яг нөгөө хүнд хэлбэрх байх юм бол стенд 3 спорт тавьдаг. Бас метастаслын урлаг эмчтэр очиж хандна гэсэн үг. Жирэмсний үйдэг бол айгүй хүнд. Тийм, айгүй хүнд. Тийм. Тэгэхээр маш болгоомжтой хяналтандаа сайн үзүүлнэ. Дээрээс нь бөөрэ бас ер нь үзүүлэх хэрэгтэй. Бид нар чинь нөгөө хүүхдэл үзүүлээд яваад байдаг шүү дээ. Тийм. Бөөрэ бас шалгах хэрэгтэй үү. Бөөрний зовир айхан бол заавал шийсний шинжилгээнд дүүгэн өрсөл байхан бол тэр доор амжилна. Хүнд хэлбэр өрслүүд хамгийн харамсалтай айгүй хүүсдэг. Тэр нь юутай холбоотой гэхээр доод замын шийсэн замын өрсөл яг цагтаа эмчлэгдээгүй, шингэн уулттай бас өмнө ярьдаг шиг шингэнээс явуудгүй. Өрсөл байгаа мөртлөө мэдснээрээ ямар ч арга хэмжээ аваагүй тэр дээшлээд бөөрлөө орчин нөгөө хэлбэржээгүй буглаа үүсдэг. Тэр чинь бол маш хэцүү. Яг жирэмсэн байхдаа жирэмсэн биш хүнд хэцүү давах өвчин. Жирэмсэн байхдаа бүр илүү тий. Тэгэхээр бол өндөр тунтаа суцаар антибиотик эмчилгээ авна. Тэгээ ер нь энэ болгоно бол хүүхдэд нөлөөлөхгүй гэж нөхцөл байхгүй шүү дээ. Хүүхдэд бол нөлөөлнө. Тэгээд нэлийн цагаар 7 тэр чинь сараар бараг антибиотик эмчилгээ хийх залттай байдаг. Тэгэхээр бол хяналтандаа маш сайн үзүүлнэ. Зовир айхан бол тэр тухайн үед нь удаахгүй. Зарим хүмүүс чинь яг нөгөө халуураад бүр одоо ямар ч хөдөлмөрийн чадвар алдсан үедээ л ирдэг шүү дээ. Тэрийгэл болчмоор нь жоохон л зовир илэрх юм бол ялангуяа жирэмсэн хүн шууд хяналтандаа үзүүлээд зовироо хийдэг. Бүр нэмж хандах шаардлагатай хайхан бол хандж байгаарай л гэж зөвлөмөр байна. Би зүгээр өнөөдрийн ярилцлагын дараа бүх мэдээлэл аваад дууссан хүн за яваад нэг бөөрө үзүүлчихье даа гэд шийдэсэй л гэж би хүсэж байгаа байхгүй юу. Тэгээд нэг бөөрө үзүүлээ гэдэг нь та бүхэн ямар онцлогоо хийдیں۔ Тэгээд хэдийр хугацаа хүнээс зарцуулагдах уу тэрийг таныг хэлээд өгөх. Бөөрийн үйл ажиллагааг үнэлэх уг нь айгүй амархан, айгүй хямдхан шинжилгээнүүд ордог. Үнэтэй шинжилгээ биш. Тэрэнд юу ордог гэхээр хамгийн ингээд цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнд дэр креатин, мочевин, шийсний хүчил нэмэлтээр үзэж болно. Хамгийн хоёр гол үзүүлэлт нь креатин, мочевин. Шийсний ерөнхий шинжилгээ, хевлээ яхаа болоо.
креатинин шүү манайхаа. Одоо нөгөө сүүлд нөгөө спортын креатин гэдэг нэг зүйл гараад ирсэн. Креатин сайн гин гэсэн чинь бөөрийн эмчтэр таны креатинин чи их байна буруу гэд. Тэнгууд нөгөө үгийн үндсэн дуудагдах байдал нь их төстэй сонсогч байгаа учраас ингээд юу үүсэх магадaltaй тий. Креатинин. Нөгөөх нь креатин. Тэгээд энийг бас ойлгоорой гэдгийг давхар хэлжээ. Тэгээд давхар өшөө бас нэг зүйл хоёлаа ярьжсэн шүү дээ. Патологийн үздгээ гэдэг те. Патолог гэдэг маань тэрийгээ та нэг тайлбарлаж өгөхгүй юу? Патолог гэхээр миний нөгөө бүлэглээд байсан түүдгэн царай дархлааны өвчний дотор заавал патолог үзэж бөөрийн эдийн шинжилгээ хийх шаардлагатай заалтуулдаг. Энийг ямар үед хийж байгаа вэ ер нь? Одоо дархлааны өвчний үед гэсэн үг. Одоо түүдгэн царай өвчин гэхээр дандаа дархлааны гаралтай өвчнүүд байдаг. Англиар бол гломерулонефрит, орсоор ч гэсэн гломерулонефрит гэж явдаг. Монголчлох юм бол орчуулах юм бол түүдгэн царай үрслийн өвчнүүд гэж бүлэг явж байгаа. Тэр өвчний үед ямар шинж тэмдэг өгөхөд бол онцлоход хамгийн амархан шээсэнд уураг улаан эс илэрдэг. Уураг улаан эс. Тийм. Тэгэхээр бол зарим өвчнүүд бол нэг өрөвслийн үед бас улаан эс уураг илэрдэг. Тэгээд яана би одоо ингээд эмчт үзүүлсэн чинь намайг түүдгэн царай үрслэгээ явуулсан. Давхар өрөвслийн үед бол улаан эс уураг алдаж болно өрөвслийн шалтгаантай. Тэр бол түүдгэн царай эмгээгийн шинж биш. Үрслийн үзүүлэлтэнд байхгүй хэвээ үрсэлгүй тэгсэн мөртлөө байнгын тогтмол шээсний шинжилгээнд одоо тэр хүн чинь нэг шээсэнд өөрчлөлт гарах юм бол эм чин за 1 юм уу 2 сарын дараа дахиад нэг ажиглаад үзье гэж хяналтанд явуулдаг. Заавал бөөрийн эмч биш дотрын эмч байж болно. Тэгэхээр бол тэр чинь тогтмол алддаг гэсэн үг. Нэг удаа алдаад нэг удаа засраад байхаар чинь бас өөр шалтгаантай байж болно. Тогтмол шээсний шинжилгээ өгөхөд уураг улаан эс алдж байгаа нь түүдгэн царай эмгэгийн хамгийн номер 1 шинж нь. Өөрт нь мэдэгдэж байгаа зовирууд бол нэгдүгээрт нь өмнөх ярьдаг бөөрийн өвчин яаж явагддаг гэхээр ямар ч зовиргүй байж болно. Өөр хамгийн түгээмэл өгдөг зовирууд бол хавгнах. Нүн дээрээ зохиороо хавгнах. Яг хавгнаж байгаа хэсэг нь бол чухал биш. Шилбээрээ хавгнаж гинүү, зохиороо нүрээрээ хавгнаж гинүү тий хаанч хавгнаж болно. Номер 1 хавна. 2 номер сэжиглэх юм уу даралт ихсэлт. Ялангуяа залуу хүмүүсийн үед даралт ихсэж байгаа. Тэгээ шалтгаангүй ядарч байгаа. Шээс нь хөөсөрж байгаа. Тэгэд үе шээс нь хөрн юм уу, кола шиг өнгөтэй гарч байгаа тийм шинжүүд бас байдэ. Хөөсрөлт нь бол мэдэгдэхүүц их байх уу? Тий. Одоо жишээл зарим хүмүүс хариусаа ажигладаг. Тэр бол ерөнхийдөө нэг талаас бас буруу. Нөгөө талаас нь амар сайн ажигладаг хүмүүс байдаг. Өмнө нь ерөөсөө ингэж хөөсөрж байгаа. Одоо ястаа хөөсөрж ялангуяа хяналттай хүмүүс тэр хөөсрөлтийг аягүй сайн хардаг. Тэгээд яг нөгөө энгийн хүмүүсээ шээснэ хөөсөрж бас болно. Тий зарим хүмүүс бол би ерөөс анзаардаггүйс нэр харсан чи хөөстэй штэ гэдэг аягүй айцтай ирдэг. Тэгэхээр бол зөвхөн тэрүүгээр мэдээж уншлахгүй. За шалгаад шээсний шинжилгээ өгөө. Тэнд уураг авах юм бол яалтчгүй тийм уураг байсан тул хөөсрөд эхэлсэн байна гэж онцлоо. Түүдгэн царай өвчний үед бол шинж тэмдэг ихтэй ахын бол бүр битүү хавгнадаг. Уушх нь хүртэл устдаад амьсгалах чадваргүй болоод ирдэг хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр бол гайгүй одоо хөнгөн зэргийн зовирууд ээж болно, хүнд хэлбэрийн зовирууд ээж болно. За тийм өвчин орж ирээд ирэх юм бол номер 1 онцлогооны шинжилгээ мэдээж цус шээсний бүх бөөрийн үйл ажиллагаа хүндлэх, цуснд уураг үзэх, тэр чинь шээсээр уураг болж байгаа юм чинь цуснд уураг нь унана. Тэрүүгээр физиологийн механизмор нөгөө өөх тос нэгсдэг холестерин гэдэг зүйлт нь эсрэг эрэхсэд эхэлдэг. Шээсний шинжилгээнд уураг байх юм бол бас гол шинжилгээний нэг нь бол хоногийн шээсний уураг цуглуулж өгдөг. 24 цагтаа яг хэдэн грамм уураг алдчихын тэрийг нь тодорхойлох маш чухал. Тэр бас нэг тавилан дээрээс нэмжлэгээний одоо таамаглах нэг шинжилгээний нэг чухал шинжилгээ. Дараагийн алхам бол бид нар нөгөө юуны эсийн шинжилгээнд бэлтгэхдээ иммунолог үздэг. Иммунолог гэхээр дархлааны өвчтнүүдийн яг нөгөө эерэг гардаг эсрэг биенүүд гэсэн үг. Дархлааны өвчнүүдээ 2 төгчөөрөө бүр гэмтсэн өвчнүүд байгаа тэрийг нь үгүйсгдэг. Тэр нь бол өмнөх шинжилгээнд жоохон өндөр хүртэгтэй шинжилгээнүүд байгаа. Тэгээд дархлааны эсүүд нь 2 дахь шалтгаан байна уугүй үгүйсгээд БЦ вирус бас
нэрээ илэгний вирус бас 2 дахь шалгаан байж болно. Бас одоо илэгний вирус мөртлөө 2 дахьчоор бөөрө гэмтээдэг вирус. Дээрэс нь одоо бид нар ингээд шүүлтүр бөөрө ингээд ярьсан байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол 2 дахьчоор бөөр айгүй хүчнүүд гэмтдэг. Яг бол одоо энэ бидний бие организмд бүх явагдаж байгаа процессыг бүх эргэлдэж байгаа юмыг нь өөрөө яг биеэр шүүж гаргаж байгаа юм чинь 2 дахьчоор одоо БЦ вирус, илэгний вирус хүртэл очиод бүрийг гэмтэж байгаа. Яагаад гэхээр цуснд эргэлдээд байгаа юм чинь тэр нь бас эсрэг бие үсэд гэмтэх эрсдэл байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол айгүй мэдрэг тийм олон өвчнүүдийн бас 2 дахь зүгээрээ гэмтэж ийн үгүй шалгах шаардлагатай байдаг. Хамгийн сүүлийн алтан стандарт нь бол 9 шинжилгээ байгаа. Тэр нь бол яаж хийгддэг гэхээр одоо мис ажилбар гэсэн үг. Заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэвтүүлдэг. Тэгээд хатгахтаа бол яханы зөвхөн хэсэгтээ мэдээ алдуулаад харж агаад зөв чиглүүлж агаад бөөрийн дэсийг авч хатгадаг гэсэн үг. Хамгийн одоо номер 1 шинжилгээ тэрэн дээр нь 9 шинжилгээ хийлгээд юу шийддэг гэхээр номер 1 онц нь баталгаатай гарч ирдэг. 2 дугаарт нь эмчилгээний тэрний онц дагуу гардаг. 3 дугаарт нь тавилна. Яг бол сорвжилт ихтэй айгу хурдан явцтай хоруу чанар ихтэй өвчнүүд ээ. Тийм өвчнүүд байх юм бол сорвжилт айгу их гардаг. Тэгэхээр ерөнхийдөө бол тавилан жоохон тийм муу талтай гарна. Тавилан гэдэг нь юу байлж байгаа вэ? Тавилан гэхээр өвчний тавилан. Одоо муу тавилан л ирээдүг юм. Тийм. Муу тавилан гэх юм бол одоо 5 жилийн дотор бүрэн тогтлын 5 дугаар шатанд орох эрсдэл нь өндөр байна. Тиймэрхүү тавилан. Сорвжилт багтаа дөнгөж ер нь эдээсээ шинжилгээний өөрчлөлт багтаа байх юм бол тавилан сайтай. Ерөнхийдөө хоруу чанар багтаа өвчин байх юм бол ялангуяа эмчилгээний үр дүн сайтай өвчнүүд байгаа. Одоо 80%-аас 90%-тай үр дүн өгдөг, намжмал байдалтай бүрэн ордог. Тэгээ нэрнгээсээ төдгөн цэрэг өвчин бол эдгэрдэггүй өвчнүүдийн бүлэг. Яг бол дархлааны механизм чинь алдагдaltaй байгаа нь тэр нь ингээ байнгын амьдралын туршилт алдагдaltaй л байна. Хамгийн гол нь эмчилгээний зорилго нь бол намжмал байдалд оруулна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөрт нь ямар шинж тэмдэг өгөхгүй, дээрэс нь шинжилгээний ямар ч өөрчлөлт өгөхгүй, тиймэрхүү. Эсвэл уураг алтал байх юм бол айгүй бага. Одоо бүрний яг үйл ажиллагаанд нөлөөлөхөргүй одоо 0.5 ч юм уу 0.6 ч юм айгүй бага хэмжээний хоногтой уураг алтал ямар ч хоруу чанар байхгүй болгоно гэсэн үг. Түүнээс хойш тэр өвчнүүд нь бол ингээд өөрт нь бол байх үед байна. Сэдрэх үед нь сэдрэн яг хувийн онцлог нь дээрэс нь яг өвчний онцлогдсон онцлогуд гэж байгаа. Хоруу чанар багтаа сэдрэл багтаа өвчнүүд байгаа. Эмчилгээний үрд нь аягүй сайн. Зарим өвчнүүд ханиад хөрөх болгондоо сэдэрдэг. Эсвэл эмийн эмчилгээний үрд нь аягүй багтаа тиймэрхүү өвчнүүд бол байдаг. Хүний дархлаа муудах үед л. Тий. Дархлаа мууд гэхэр чи угаасаа дархлаа нь ингээ буруу ажиллаад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бол нөгөө яг би ингээ дархлаагаа сайжруулмаар ингээд ахаар хоёлаа ингээ буруу ажиллаж байгаа механизмыг сайжруулна гэж байхгүй. Яг тэр одоо нөгөө аутоиммуны асуудал шүү дээ. Яг үнэ. Тэрийг одоо хоёлаа цочроохгүй. Үргэлжлэх өвчнүүд бол цочрооно. Яг бол дархлааны механизм үргэлжлэх үед бас илүү идэвхждэг. Тиймэрхүү одоо ядарахгүй гам барин тэрийг насаараа тэгээд барих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэр хүн бол бие сэтгэлийн амар амгалан л хайх хэрэгтэй хүн болох нь шүү дээ. Тийм яг үнэ. Гэтэ тэрийг яг мундаг зохицуулдаг хүмүүс зөндөө байна. Тийм үү. Тийм яг өөртөө яг тааруулаад би инхээр илүү ядардаг, инхээр жоохон шинж тэмдэг нэмэгдэх гээд хяналтандаа сайн үнзүүлдэг. Тэм хүмүүсийн илт шал өөр явагдаж байгаа процесс нь өөр байдаг. Тэгээд тэр төлөвтөө удаан байгаад өөрөө эдгэрж байгаа зүйлс байна одоо. Тэрийг тогтмол барьчихлаа. Тийм намжмал байдалтай айгүй удаан байх юм бол ямар ч нөгөө сорвжилт нь явагдахгүй. Бүрний үйл ажиллагаа муутахгүй барих боломжтой. Яа шгүй дээ. Наа чин бас нөгөө сайн мэдээв штэ тэгэхгүй дөрөвний тавилангийн сонссон чинь ингээд айгүй хүнд ирээдүгөө сонсогдлоо. Яг үнэ. Яг нөгөө муу тавилантай гэхээр одоо олон жил ямар ч хяналтгүй эмчилгээгүй явж агаад хоцорсон үед тий хамгийн харамсалтай хоцорсон. Одоо бүрний эмчийн практикт хамгийн харамсдаг хамгийн одоо сөрөг ингээд мэдээлэл мэдрэмж өгдөг бол ямар ч хүн залуу хүн байсан ч настай хүн байсан ч мэдхгүй яжгаад ямар ч эрүүл мэндийн өөрт нь асуудал мэддэхгүй мөртлөө
бөөрн төсөглөв шат руу ороод диализд бэлтгэх нь дөгцөн хүмүүс идэв. За. Тайлбарлахад уншихыг нь хэлэхэд бид нар ч гэсэн хэцүү, тэр хүн ч гэсэн амьдрал нь шал өөрөөр одоо явагдана, өөрчлөгдөн. Дээрээс нь одоо явагдаж байгаа хүлээн зөвшөөрөх, дээрээс нь эмчтэй баг олж эмчлэх маш чухал тэр үед байдаг. Ягаад гэвэл зарим хүмүүс нь мэдээж ямар ч хүн цочрон, ямар ч хүн сэтгэлээр унана. Тэгэхээр бол залуучууд бас аягүй их байдаг. Одоо онцоо сонсчоод одоо ингэж хяналтанд үзүүлв шүү, ингэж арга хэмжээ авах шүү, дахиж ирдэггүй. Тэгээд ирэхээрээ одоо ухаангүй ч юм уу амар хүндэрсэн үедээ одоо яаралтай хямарчтай юм байна. Тийм. Тэгээд хүлээн зөвшөөрөхгүй хамгийн гол нь тийм. Өөр хүмүүс залуучуудад дунд ч гэсэн тийм хүмүүс минь за хэмжээ тэгвэл би одоо онцоо ингэж ойлгочихлоо. Миний дараагийн алхмуудыг хэлээд өгөөч гэхээр бол гэхдээ одоо ингээд бөөрийн өвчнөр бол нас орж байгаа хувь нь маш бага. Яг гэвэл бөөр орлуулах эмчилгээнүүд ороод ирсэн байгаа. Тэрэнд бол хамгийн одоо боломжтой хурдан орох хөвлийн зайлс, гэмэн зайлс эмчилгээнүүд байна. Тэгэхээр чин тэрэндээ орчих юм бол бөөрийг нь үйл ажиллагааг нь орлуулна. Гэхдээ өмнө хэлдэг шиг нөгөө супер компьютер шиг яг 100% орлуулах ямар ч боломжгүй. Нэг тоног төхөөрөмжс хамааралтай л болно л доо тий. Яг үнэ. Тавтамжтай байнгын одоо эмчилгээнд орно гэсэн. Тэр гэхдээ амар үнэтэй байж байгаад бас гайг болсон шүү дээ. Тэгсэн тэгээд одоо Монгол улс бас хөгжөөд даатгалаараа бүрэн 100% даатгалдаг болсон. Гэхдээ нөгөө тал нь бол тэр хүмүүс бол аппаратанд орох эмчилгээ байгаа. Нэмэлтээр нь эми эмчилгээг үнэтэй идэг. Цус тулжуулдаг эмчилгээнээс эхлээд фосфор одоо бөөрийн арах дутагтал гэхээр бөөр зөвхөн шүүгээд одоо шээс гаргаад тэгээд фильтрийн үйл ажиллагаа гэхээр үгүй цус тулжуулах бас үүрэгтэй. Цус тулжуулдаг даавар ялгаруулдаг эритропоетин. Тэгэхээр энэ бөөрийн үйл ажиллагаа байхгүй хүмүүс гаднаас нь тэр даавраа таржиж цусаа тулжуулдаг гэсэн үг. Цус багталтаас сэргийлээд одоо ялгаргуулдаг эрэгт нь бол үйл ажиллагааг олцсон. Гаднаасаа тариулахаас өөр ямар ч гарцгүй. Тэр нь аппаратанд орох болгондоо одоо 7 хоногт 2 оржин 3 оржин самараад орох болгосны дараа тариулдаг ихвчлэн. Заримдаа завсралдаг үе байдаг л да. Гэхдээ л ерөнхийдөө зарлага нь бол байнгын. Дээрэс нь фосфор одоо кальци фосфор солилцоо айгүй өөрчлөлт ордог. Кальци ясны сэргэгчлэлт үүсгэнэ гэсэн үг. Тэр нь ямар механизмтэй гэхээр бас бөөр чинь витамин D задалдаг, ферментийг ялгаруулдаг. Тэр нь бас байхгүй болчихно. Зүгээр энгийн витамин D авч явах юм бол хүний бие шинх хэрэг болчихж байгаа. Тэгэхээр идэвхтэй хэлбэрийн витамин D уун, дээрэс нь кальци багасаад фосфор гэдэг бодисоо ялгаруулж чадхаа болчдөг. Тэрэндээ фосфор холбогч гэдэг юмнуудыг бас давхар байна. Тэгэхээр зөвхөн диализ аппаратанд орохдоо биш, бас маш их олон юм. Тийм ээ. Өстой жинхэнэ шин гормоор ажиллахаас өөр аргагүй болох нь шүү дээ. Хүн гаднаас нэмэлтээр юмнуудаа авах тогтмол байх гэдэг. Яг үнэ. Тийм. Бөөр чинь нэлийн олон ажил хийдэм байна. Зөвхөн шүүлтэр биш юм байна. Юун дээр сая хүндрэлтэй байгаа хүмүүсийн тухайд шин горим руу ордгоо гэдэг ярьлаа. Би зүгээр саналаа л да. Уламжилт ардын ангаах дээр бас аргачлалууд байх шиг байна. Одоо Говьалтай аймаг руу бэгрийн илсэн дээр очиж эмчилгээнд ордог хүмүүс гэж байдаг. Энэ тэнд яг юу хийдэг болоод энэ одоо бөөрийн асуудалтай хүмүүс тус болоод байгаа. Уургийн алдагталтай хүмүүс юу ядах шиг байгаа тийм. Илсээ сувлал байгаа. Тэгэхээр гол зарчим нь бол илсэндээ одоо бүх биеэр орж илсэн ван одоо авч байгаа гэсэн үг. Бид нар гэхдээ нөгөө Европ эмчилгээний илүү давангаалдаг. Бэгэрлөө бол явахдаа хяналттай хүмүүсээ ямар ахын бол явуулдаг. Яагаад явуулдаг гэхээр үр дүнтэй хүмүүс байгаад идэг. Тэгээд уг нь бол тохирдог хүмүүс гэж яг үнэ. Тийм. Яг төлөв цэрвэрийн сэдрэлийн үед бол бид нар зөвлөхгүй. Яагаад гэвэл идэвхтэй даргалаа дарангуул эмчилгээ явагдаж байгаа юм чинь гамаа барих маш чухал байдаг. Тэгэхээр зүгээр гэр зур эмээ сайн уугаад намжимл байдалд оруулах номер 1 зорилго байгаа. Намжимл байдалд орчих юм бол тэр бигэрлөө чөлөөтэй. Дээрээс нь бөөрийн архаг тутгалтай хүмүүс айгүйх явъя гэж хүсдэг. Гэхдээ
одоо жишээл яг 5 дугаар шатандаа ямар ч эдис үлдээг үед нь одоо яваад ямар ч хүртэнгүй. Тэгэхээр бол өрөвслий цистит өмнө нөгөө пиелонефрит гэдээ яригдсан өвчнүүд үед маш хүрдэнтэй байдаг. Дулааны эмчилгээ болж байгаа. Дээрэс нь бигри илс нь бол ичттэй гэж айгүй их яригддаг. Өөрийнх нь ичттэй байдаг гэж яригддаг. Тэгэхээр өөр элсэн эмчилгээтэй газруудаас айгүй ялгаатай үр дүн үзэн өвчнүүд айгүй их тийм мэдээлэл авдаг өөрсдөө. Бид нар бол өөрсдөө бол яг нөгөө 100% бид нар Европ эмнэлгээр явж байгаа юм чинь яг өөрийнхөө эмчилгээндээ найддаг бүх юмд баталгаатай судлагдсан үр дүн гарах нь ойлгомжтой. Бигрих бол давхар бол угаасаа зөвлөх бол чөлөөтэй зөвлөж болно. Гэхдээ яг явдаггүй байдаг. Тэгээд ороод зүйдээ бол яваад нэх үр дүнгүй. Бүрэн төтгөл онцлогдоод 1-2 дугаар үе шатандаа явах юм бол бас явж болно. Зөвхөн 100 л явдаг уу? Тий, зөвхөн 100 явдаг. Одоо яг ид үе нь баг тий. Яг үгүй. Тэгэхээр тэнд бол хүнийг халуун элсээр төөнөх явцдаа саяны тэр бөөрөнд очиж сайн үр дагавар үзүүлж гэсэн үг. Тэгээд одоо тусч байгаа нар нь өнцг нь өөр өдөг гэсэн. Элсийн ширхэг нь шал өөр өдөг гэсэн. Тэгэхээр өөрийнх нь бас эд шидүүд байгаа. Гайхалтай. За юутаач хүнд мэдээллүүд сонсох чинь хүнд штэ. Тэгээд боломжгүй болчихноо гэдэг энэ эмчлэгдэхгүй гих зэрэг зүйлсийг сонсхолоор хэцүү байдагч. Тэгээ сүүлд нь бас ингээ аргачлууд байгаа гэдгийг олж мэдэх нь аягүй чухал байна. Энэ ер нь бол гол бөөрөнд тулгардаг эрсдлүүдээс урьдчилсан сэргийлийг бол та яг хідэн дүрм одоо нэгэн шаардлагатай гэж хүмүүст хэлэх бай. Бөөрийн эмч нарын дунд сурчилдаг яг 7 дүрм байдаг. Тэрний дунд гэхээр шингэн маш сайн уна. За нэг даралтай хэвэн байлгана. За энийг бол мэдэхгүй яач даралтай хэвэн байлга. Даралтай хэвэн байлга гэдэг юм хүн за би нэг даралтай хэвэн болгоох гэхэд бол хэцүү бах тий. Даралтай хянана гэсэн. Тэгээд хянаад одоо хэвэн биш ахын бол эмчтэй хандаж яаж хэвэн болох вэ гэж арга хэмжээ аавна гэсэн. За цуснд сахар хэвэн байлгана. Тэр нь бол бас саяны шиг адилхан шинэлгээ өгнө гэсэн үг. Үүлэн дээрээ сахараа үзэн 3 сарын дунджаа үзэн. Эрсдэлтэй дээрээс нь эрсдэлтэй одоо жишээл ээж аав нэмийн өмнө сахартайхан бол удамшлын өөрт нь ямар шинж тэмдэхгүй илүүдэлж байхгүй байсан ч гэсэн сахарын өвчин үүсэх эрсдэл байгаа юм чи шалгана. Урчин сэргийлэх маш чухал гэсэн үг. Тийм. Дараагийн дүрм спортоор хичээлнэ. Өмнө ярьжсэн тийм. Гайхалтай. Тийм. Ер нь баг бүх өвчнөөс сэргийлнэ гэсэн үг. Дараагийн дүрм бол удмын янз бүрийн өвчин байх юм бол хяналтандаа орох маш чухал байдаг. Тэгэхээр өөрийнхөө эрсдэл бүлгийг мэдээд тэрний дагуу бол байнгын арга хэмжээ авна гэсэн үг. Тийм. Онцлогоо хэлгүүлээлээ гэсэн үг шүү дээ. Ер нь бол манай өвөөмэд янз бүрийн байсан бол өтөр түргэн ер нь юу болж ийн гэдгээл хянах буюу танаас шалтгааллах зүйл нь эмнэлэгт очиж шинжилгээ өгөх гэлөө шүү дээ. Яг үнэн. Дараагийн дүрм хамгийн чухал тамхи татахгүй байх. За тамхи татахгүй байх. Тэрнтэй сая бас одоо залуучууд веб тамхи аяг татж байгаа ямар ч ялгаагүй гэж гарч байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэрэн дээр л маш анхаарна. Тэгээд өвчин намдаах тогтмол уудаг шалтгаан нь ерөөс өвчин намдаах уух болохгүй гэсэн үг биш. Эрсдлийн бүлгийн одоо жишээл өвчин намдаах орж байгаа шүү дээ бүр гэмтэх шалтгаанда тэрийг хэрэгэлдэг ахын бол эмчтэйгээ тунгаа аягүй сайн ярилцаад бөөрийн үйл ажиллагааг шалгадаг. Яг бол стероид бус өвчин намдалтууд бол яг бөөрийн эдисийг өргөсүүлдэг, дээрэс нь үйл ажиллагаанд нөлөөлөх тутагталд оруулах тийм боломж байдаг. За. Тэгэхээр тэр л энэ бас анхаарах хэрэгтэй зүйл шүү дээ. Бид нэр маш олон шалтгааны улмаас толгоо өвдөх одоо юу гэдгийг янз бүрийн өвдөлтүүдтэй нүр дулдаг штэ. Жишээлх юм бол урд өдөр нь их хэмжээний арх уух ч юм уу те. Тэгэхээр маргааш нь эсвэл нөгөөдөр нь за тэгээд утаа ихтэй ер нь нэг юм орчин нөхцлөөс хамааралтай бие өвдөлтүүд бий болохоор ибупрофен за тэгээд одоо мэдхгүй сүүлийн үед айгүй олон өвчин намдах юмнууд зах зээл дээр ороод ирсэн байгаа те. Тэдгээр юмнуудыг эмчийн заавар зөвлөгөөгөөр өөрийн мэдрэмжээр уух нь бөөрөө бас зодох нь шүү дээ те. Яг үнэ ялангуяа уусны дараа. Тэр чинь бас
бөөрн нөлөөлж байгаа юм. Аха. Дээрээс нь хэтрүүлж явах юм бол бөөлж гүйлгээд шингэнээ алдах юм бол бүр тэрний фон дээр дахиад 40 намд авах юм бол бүр одоо 20-30 эрсдлээр нэмээд л явж байгаа гэсэн үг. Аха. Тэг шингэн уух ялангуяа уусны дараа маш чухал бөөрөнд. Ягаад гэвэл бүр тийм гиповолемийн даралт одоо ялангуяа бөөлж шингэн алдсан үедээ заавал шингэнээ нөхч уухгүй бол бөөрийн цусны эргэлтэнд маш нөлөөтэй. Тэрний дараа яг уусны дараа одоо жишээл зарим хүмүүс чинь нэг хоног уугаад зогсдгоо штэ. Тэр хүмүүсээ бөөрийн цочмог түтгэлээ орох эрсдэл нь мэлгийн дээр явдаг. Тим хүмүүс хамгийн амархан хүндэрдэг. Тим хүмүүс бол эмчилгээнд бас үр дүн өгөхөд бас нэлээд удаан хугацаа ордог. Тэгээд цошмог бөөрийн түтгэлд ороод 100% гарна гэж бас ойлголт байхгүй штэ. Үлдчихэж магадгүй штэ. Бүр эдээс нь гэмтээд эдгэрхтээ бүрэн эдгэрхгүй сорвжиж бас эдгэрдэг гэж яригадаад байгаа штэ. Тийм. Тэгэхээр тэр бөөрийн шимийн нөгөө шингэн алдалтаас үүснэ янз бүрийн юм бол дээрэс нь арх юугээр аюултай гэхээр хүмүүсээ их огж бөөлжөхөөр улааны цуцнууд нь урагдаад цус алддаг тийм. Тэгэж олон хүндрэл үүсэх юм бол нэг юмнаас олон хаан хүндрэл үүсэх магадaltaй байх юм бол цус алдах эрсдэл чинь цус алдахдаа бүр мэдрэг гэсэн штэ. Бүр нэмэгдээд явна гэсэн үг тийм. Тэгэхээр бол маш аюултай. Дээрээс нь одоо улсын эмнэлгүүдэд хамгийн хүнд өвчтөнд архины хордлогод байдیں۔ Маш болгоомжтой. Тэрийг ч үн төлбөргүй үзүүлдэг байсныг сайхан л олж мэдлээ штэ. Архины хордлого тайлах юг төлбөртэй болголоо гэсэн мэдээгээр нь төлбөргүй байсныг нь олж мэддэг наа. За тэр бол бас харамсалтай зүйлс нэг хэлэх гээд байгаа санаа нь за нийтлэг байдаг байсан ийм одоо бас цөөхөн сонсогддог болсон. Цитрамон гэж орсон юм байсан те. Өвчин намдаадаг. Цитрамон, Advil, Ibuprofen, Tylenol за сүүлийн үед одоо ханаад хүрэхэд айгүй их түгээмэл Америкаас орж ирж хүмүүсийн хэрэгэлдэг болсон юм NyQuil гэж юм байна, DayQuil гэж байна. Шүн унтуулдаг өдөр бас сэргийг байлгаад өвчин намдаадаг гэдэг. Энэ дотор нэг Azemphrofenin гэнэ нэг юм сонин нэгдэл байлаа. Тэгээд эдгээрийг бол уугсан хүндээ их тааламжтай мэдрэмжтэй үлдээдэг байхгүй. Тэр нөгөө тухайн үеийн өвдөлтөнд байхгүй болчдөг. Тэ гítэл энэ нь өөрөө бөөрийг бас одоо муудахулдгийг л та сая хэллэх шиг боллоо зүг. Би зүг ойлгосноо буруу. Яг зөв тунгаараа хэтрүүлэхгүй уухад бол гэмгүй. Давтамж нь ойрхон. Дээрээс нь одоо үеийн өвдөлттэй хүмүүс, настай хүмүүс ч юм уу те тэд нар бол настай хүмүүс ягаад илүү эрсдэлтэй байдаг гэхээр нас явах тусам хүн болгоны эрүүл бүр үйл ажиллагаа нь алдагтаал яваад байдаг. Гэсэн үг. Тэгэхээр бол 70 гарсан хүн 80 гарсан хүмүүс үе мөчний өвдөл байх юм бол өвчин намдаахаа уухгүй байх дарга хэцүү. Байнгын өвдөлттэй байхаар аюу хэцүү байдаг. Тэгэхээр бол уухгүй гэсэн үг биш, болгоомжл гэсэн үг. Яг тэгвэл бөөрийг бол гэмтэх потенциал бол байгаа. Ялангуяа тогтмол ингээд цагаар уудаг, удаах хугацаагаар уудаг, 6 сараар жилээр уудаг хүмүүстэй тогтмол уудаг хүмүүс байгаа шүү дээ, тэ. Тэд нар бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Яг ханаад хүрэхтэй бол хэрглэж байгаа 1-2 хоног ч юм уу тэр нь бол эрсдэл нөх өндөр бол бишээ. Би нөгөө оюутан байхад латин хүмүүстэй нэг одоо дооронд амьдардаг байсан байхгүй. Тэгээд манай Аргентин найз нар яг бүр яг өвдсөний дараа би бол нөгөө өөрийн эмийн сангаа нэгээл тохирсон имээ аваад уух гэж байгаа байхгүй. Гэтэл нөгөөдөл ижлэхэн өвдөнгуудаа эмийн сан орохгүй усаал уун. Зүгээр л хэдэн литрийн юм нөгөө том юутай усыг л авч явал байн гуугаал халуурж байгаа өвдөж байгаа. Гэхдээ им уухгүй гэдэг байхгүй. Маа энэ имийг уучлаа энэ наа чин сап гээл гайгүй болох нэгэл би одоо нөгөө хар тамхи наймаалдаг хүн шиг л дээ. Гарыг зарах гэдэг юм уу? Зарыг ээгүү штэ туслыг л дийж байгаа. Гэхдээ үгүй им уухгүй би энийг яана гээл хөлрөөл халуурж явахдаа услуугаад байдаг ус. Тэгсэн чинь нөхдүүд мэдхгүй соёлынх нь аль хугацаанд нь тэр хүмүүсийг хүмүүжүүлэхдээ аль болох им уухаас зайлсхийгээд хүмүүжүүлсэн байгаа байхгүй. Яг хятадууд ер нь яг тэр зарчим байхгүй. Тийм үү. Гэтэ бүлийн ус. Бүр температурыг тааруулж байгаад бүлийн ус эхлээд дуна. Тэгээ бүр ингээд ямар ч сайжралт өгөхгүй юм бол 2-3 хоногийн бүр цаана уух тэмцэлттэй. Нилийн болохгүйсэн дараа лээ. Тэгээ нөгөө шалдар булдар ханаад хамрын одоо юу гэдэг хоолой өвдөх тэр мөрөн дээр бол үнэхээр им уудгүй юм байл. Тэгээд
ер нь одоо ч би бас тэр 6 жил амьдрахад өвдсөн тохиолдол нь их бага нөгөө нөхдүүдийн. Тэр яг ийм хэрэглэхгүй байгаа нөхдүүд өвдөх нь их бага. Тэгээ харахаар ер нь бас их зүйтэй. Бид нэр их багаас нь имээр угжиж ер нь имийн хэрэглээ айгүй нийтлэг түгээмэл болцсон нь бас сөрөг санагдчихсан. За үүнтэйгээ холбоотойгоор би дараагийн сэдвээр шилжиж байна. Яг уу сая бөөрийг фильтргээд сонсцсон. Дээрэс нь бөөрөнд муугар нөлөөлдөг гэд спортоор хичээлдэг хүмүүс саплементууд хэрэглэдэг те. Уураг уудаг. За янз бүрийн юм ууж байна. Одоо pre-workout буюу бэлтгэл хийхээс өмнө зүрхний цохилтыг хурцдаг тийм зүйл сууж байна. За гих мэтчлэн одоо спортын юм бэлтгэлийн дэлгүүр рүү орох юм бол төрөл зүрээрээ хим хэмжээ объем нь янз бүрээрээ айгүй олон зүйл байна. Тэгээ энэ дээр манайхны одоо энэ хэрэглээг хэтрүүлчихсэн эрүүл мэндийн асуудалтай болцсон хүмүүс гэж байна уу? Үнэхээр одоо сүүл рүүгээ бол яг хамгийн сүүлийн мэдээлэл нь креатин гэдэг зүйлийг бол бөөрөнд ямар ч ачаал өгдөггүй гэдэг мэдээлэл өгөөд олон нийтээр айгүй хэрэгэлдэг болсон байна. Дэлхийн хаасаагүй явхад л өдөрт нэг 5-10 мг креатин уудаг хүмүүс их түгээмэл болчиж. За энэ дээр яг эмчийн зүгээс нийтлэг ямар асуудал нүүр тулж байна вэ гэдгийг ярьж өгөхгүй. Зохисгүй хэрэглээ ялангуяа яг миний практикт бол 2-3 хүнд бол сөргөөр нөлөөсөн байгаа. Тэгээд тэр нь бол засахдах боломжгүй. Нэг нь зүрхний дутагт орсон, нэг нь бөөрийн дутагт орсон. Гэхдээ яг зүрхний бол бүтцэд бол нөлөө өгж байгаа гэхээр ачаал нь айгүй өндөр байсан юм даа л гэж би үнэлсэн. Бөөрийн яг миний нөгөө нарийн мэргэжлийн өөрийнхөө мэддэг юм гэхээр яг хэрэглэхийн өмнө ерөөсөө урчин сэргэлт ороогүй, үнэлэгдээгүй. Тэгэхээр яг өмнө бүрэн дутагтай хүн байсан муугүй мэддэхгүй байгаа. Тэгэхээр одоо хэрэглэхийн өмнө ч юм уу те эсвэл спортоор яг би ингээд тууштай явна, дээрээс нь ачаал амар авна. Тэгээд би энэ бэлтмэлүүдээ хэрэглэх юм бол хамгийн зөв бол бөөрийн үйл ажиллагаагаа хянах, дээрээс нь одоо хамгийн энгийн шинжилгээндээ нь айгүй амархан гэсэн шүү дээ. Цус шийсний шинжилгээ эход харуулах. Тэднийг нь хийлгэх ёстой. Тэднэр нь хэвэн байх юм бол цаашдаа ер нь бол хэрэглээд бол яг хорихгүй. Гэхдээ нэмэлт бүтээгдэхүүн ямар онцлогтой гэхээр эмшиг бол судлагдаагүй дандаа бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Одоо ингээд рекламад орохын тулд одоо ингээд креатин бол бөөрийн дутагтай хүмүүс хэрэглэж үзсэн тэр судалгааг нь уншсан. Тэгээд ямар онцлог байгаа гэхээр яг хөө бөөрийн үйл ажиллагаа зөвхөн креатинин гэдэг нөгөө цуснд үздэг креатинин гэдэг үзүүлэлт нь бол жоохон ихсэн боловч яг нөгөө хэрэглээд болохоор буцаад буурж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол ачаал өөх нь бол баг зэрэг бол өгч байгаа. Гэхдээ нөгөө эргэн өөрчлөгдөхгүй ачаал биш гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол одоо бүтцээ өөрчлөлт юм уу, бөөрийн үйл ажиллагааг нь муудуулж байгаа гэж үнэлгээ бол гарч ирээгүй. Гэхдээ тэр чинь одоо нөгөө яг зохистой хэрэглээтэй тийм одоо норм дагуу хийгдэж байгаа. Яг хүн болгонд тэр норм дагуу нэмэлтээр нь хугацаа нь тэр чинь зарим хүмүүс чинь одоо тогтмол хэрэглээ болсон байгаа даа шүү дээ. Тэгэхээр бол тэр судалгааны хугацаа бол миний харснаар бол 12 сар байсан. 12 сараас дээш хэрэглэх юм бол яг яаж нөлөөлөх нь бол хинч судлаагүй байгаа даа байхгүй юу? Дээрээс нь хоссолсон хэрэглээнүүдийг судлах. Тэгэхээр яг эмшиг бол судалгаа хийгддэг байхгүй юу? Жинхэнэ нөгөө одоо эрүүл хүн дээрээс нь плацебо, дээрээс нь яагаад гэвэл амар өндөр өртөгтэй. Тэгээд тэр нөгөө спорта компани тийм өндөр өртөг зөвхөн одоо өвчний явц хянах ч юм уу те яг тийм Европын нөгөө фарм компани шиг тийм өртөг гаргаж чадахгүй хөсөхгүй. Тэгэхээр бол тэрэн дээр бол эмчнэр ерөнхийдөө боломжоор зөвлөдгөө. Гэхдээ өвчнөө өөрөө би ингээ хэрэглээд хяналтанд яваа гэх юм бол бид нар нэг эсрэг үзэхгүй. Тэгэхээр бол тодорхой яг ингийн бол чамд ингэж нөлөөлнө гэж хэлэхэд бол хэцүү. Гэхдээ нэмэлт бүтээгдэхүүн дээрээс нь нөгөө одоо нэг хүний ачаал өгөх нормыг нь дахиад нэмж өгч байгаа гэсэн үг байхгүй нөгөө даван туулж чадах одоо чадварыг нэмж давуулж хийх гээд байгаа бэлтмэлүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэнд бол ерөнхийдөө удаан хугацаанд яах юм хэрэглэх юм бол ерөн сөрөг нөлөө илэрх нь бол тодорхой байгаа даа.
Сая зүгээр ингээд таныг ярьж ах яг энэ бэлтгэл хэрэглэхэд ямар нөлөө үзүүлж болох тухай ярьж ах хооронд би мэрэгжлийн тамирчдын хэрэгэлдэг зүйлс болон өдөр тутамдаа идэж ууж байгаа зүйлийг харлаа л да. Үнэхээр нөгөө төсөөлөлтөө харлаа дээрээс нь үзэж харж исэн зүйлсээс эргээд нэг бодсон чинь асар их хэмжээний зүйлс хэрэгэлдэг байгаа байхгүй юу? Зүгээр яг нэг зүйл биш те. Яг үнэ. Тэгээд айгу олныг хэрэгэлдэг те. Тэр хүний бөөр дагаад нөгөө одоо evolutionary biology гэдэг шигтэй хувьслын биологи дээр гардаг шиг ингээд эн чи юм чи ингээд нөхцөл байдлаа дагаад бас ингээ өөрчлөгддөг штэ тий. Тэгэхээр нэг бодлын дагаад тэрийгээ дагаад өөрчлөгдөж сайжирсан хүмүүс гэж байдаг бах. Тэгээ одоо бидний харж байгаагаар олон нийтэд эрүүл мэндийн мэдээлэл түгээмэл болоод ирэнгууд спортоор хичээлэл хөдөлгөөн хий гэдэг түгээмэл ойлголтыг өгчлөө штэ. Тэгэхээр тэр хүмүүс яг фитнесээр хичээллээд ямар нэг спорт руу орохлоор хамгийн дөрүүлээд юу асуудгүй гэхээр муу байгаагаа сайн болгохын тулд юу уувал илүү ирч хүчтэй болох вэ гэд энэ дээрээ буцаад ирэх гээд байгаа байхгүй. Яг үнэ. Сайн хэрэглээрөө тэгээд үнэхээр хүн ядардаг те бэлтгэл хийгээд ирэхэд ядарна маргааш нь нөгөө сулдсан булчин өвдсөн байна. Тэгэл энийг яавал гитлэх үү гэл тэгэхээр маркетинг нь ойлгомжтой шүү дээ. Дэлгүүрт та яг энийг хэрэглүүл таныг би одоо тэглээ гэсэн нэг тийм баахан бүтээгдэхүүн үстэй. Тэгэнгүүт тэр дунд бөөрийн эмчийн зүгээс одоо ингээд энийг хэрэглэж яхад энийг хэрэглэхгүй байвал зүгээр юм байна гэдэг нэг юм одоо гарын авлах хэрэгтэй юм шиг санагдаад эхэллээ л дээ тий. Одоо би үе мөчөө сайжруулахын үе мөчний эрүүл эдийг бий болгодог бэлтгэл уужий гэж бодъё. Тэгэнгүүт тэрнтэй давхар мэдхгүй энийг ууж болдгоо маа гэдэг ч юм нэг юм давхар гараад ирэнгүүт тэрийг бол олон нийт мэдэхгүй байгаа штэ. Тэ. Тим зүйлийн зөвлөгөө байх боломжтой юу? Шинжлэх өгсний араас тэ. Тэг яг болно эрүүл хүн дээр бол яг бүр бид нар бол юмыг нь хориход бас хэцүү штэ. Бүх юмыг нь хэрглэж үзэж болно. Гэхдээ олон юмыг хавсарч хэрэглээ. Одоо жишээл бид нар спортын бүтээгдэхүүн яг нарийн судалгаа хийдэг юм чинь бас яг бүрний талаас штэ. Бас яг энэ хоёрыг одоо энэ креатин ч юм уу ураг ч юм уу тэр хоёр бэлтгэлийн өмнө pre-workout ч юм уу тэрийг нь хэрэглэж болохгүй гэж зөвлөгөө өгөхд одоо бол одоохондоо бол боломжгүй штэ тий. Одоо жишээл үений бэлтгэлүүд бол ерөнхийдөө одоо үений ачаал их хайхан бол уусна л дээр. Тэгэхээр тэрэнд бол зарим үений бэлтгэлүүд нөгөө одоо өрөвслийн эсрэг ч юм уу юмнууд хавсарсан байдаг. Тэгэхээр бол тэр тийм хавсарсан үений бэлтгэлүүд айхан бол болгоомжлж болно. Яалтчгүй ингээд ачаалан төгөр өсөд уух заалтай хайхан бол мэдээж заавраар ууж болно. Тэгэхээр л хамгийн түрүүнд тамирч зөвлөхөд бол хамгийн түрүүнд одоо нөгөө өмнө хэлсэн урчин сэргийлэлт айгуу чухал агаад байгаа. Ямар ч өөрчлөлт айхан бол ер нь өөрөө ингээд миний мэдрэмжээр энийг хэрэглүүл надад илүү байдгаа гэж хэрэгэлж болно бэлтгэлүүд. Гэхдээ спортер хичээллэр гэхээр хамгийн түрүүнд бэлтгэлүүд хэрэглээрэй гэж зөвлөгөө юусоо биш дээ тийм. Тэгэхээр бол спорт бол булчингаа агшааж бид нар ингээд бие ажилуулахгүй бол ерөнхийдөө бодис солилцоо хэвээ явагдахгүй байна. Даралтны хичээл өвчин үүсгэрүүд болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр бол спорт бол бэлтгэл гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Ер нь бол мэрэгжлийн спортод л бол бэлтгэлүүд хэрэгтэй шүү дээ. Яг бол ачаал нь маш өндөр гэдэг тий. Мэрэгжлийн спорт бол яг эрүүл мэнд сайн уу гэвэл бас асуултын тийм тий. Яг үнэн тэднэрээ яаж байгаа авж байгаа ачаал нь бол бас яг эрүүл мэнд зориултаа биш ачаалууд болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол ер нь бол хариулт нь бол яг эрүүл хүнд спортоор хичээлэн бэлтгэл хэрэглэхгүй байхыг л зөвлөнө. Одоо жишээл яг одоо ус уухан бол усаар уугаад бүр болохгүй бол электролиттэй ус бол хамгийн гэмгүй бэлтгэл болж байгаа. Түүнээс хойш мэрэгжлийн спортоор хичээлж байгаа спорт өөр. Зүгээр эрүүл мэндтэй зориулж хичээлж байгаа спорт шал өөр. За энэ бол их үнэтэй мэдээлэл байлаа шүү. Электролиттэй ус бол буруу шээ гэдэг. Ашгүй. За дараагийнх нь айгүй түгээмэл байдаг асуудал өвдсөн хүний сэтгэл зүг өвдөж үзээгүй хүн ч юм уу тийм хүнд асуудалтай нүр тулаагүй хүн хизээж ойлгохгүй л дээ тий. Тэгээ өвдсөн хүний сэтгэл зүг гэдэг бол аль болох бушуухан дөт замыг олол эмчлэгдээл гэж боддог. Тэгэхээр миний таны
танаас одоо мэдхийг хүсэж байгаа дараагийн асуулт бол жингийн илүүдэлтэй хүн жингээ асах хэрэгтэй байна гэж юм дэрч байгаа байхгүй. Тэнгууд өөх шатаагч гээд тэ маа гэ баг жимний үүдэн дээр зарж байгаа шүү дээ тэр чинь. Тэнгууд ч ингээд би өөхөө буулгах гээд ирсэн гэс чи үүдээс нь маа өөх шатаагч гээд бичсэн бэлдмэл байгаа. Тэнгууд тэр хүний зорилго өөхөө шатаагч дээ. Тэгэл бушуухан тэрийг за энд үйлдэлээ хийх юм байна, буюу дасгалаа хийх юм байна. Энд шатаагч үн энийг хэрэгжилчээ гэл тэгэхээр тэр хүнд бол өдөр болгон бөөрийн имж эсвэл зовлон үдсэн чагванц ирээд эн чин зөв энэ нь буруу гэж хэлэхгүй. Гэхдээ зах зээл өөрөө ийм журмаар ажиллаад байна шүү дээ. Тэр хүний асуудал өвдөлтийн цэг дээр нь бол яг үнэ толгуурлаад бүтээгдэхүүн гаргацсан тий. Тэгснээ хаван хөөх цай тэргэл тий. Яг үнэ. Одоо эдгээр чинь ингээд зах зээл дээр зарж байгаа зүйлс байгаа байхгүй тий. Тэгэнгуутаа ингээл маа энэ бүх эрүүл мэндийн асуудлыг чинь шийднэ гэд нэг маа им гараад ирлээ шүү дээ. Одоо нэрийн дуртад яг хав. Тэгэнгуут тэр мэрийг уугаал болчих юм байна гэдэг юм л хүний толгойд буух гэж байгаа. Яг үнэ. Гэтэл нөгөө эцсийн дүндээ эднэр чинь тань руу явах хүний тоог л ихсгээд байгаа болохоос биш бууруулууд байгаа биш л гэж би ойлгоод байна л да. Тэрнтэй яг айгүй санал нийлж байна. Айгүй чухал асуудал. Тэрнтэй яг саяны ярьж байгаа шиг нөгөө спортоор хичээл гэсэн чинь нөгөө спортоо хийхгүй нөгөө бэлтгэлүүдээ сонгоод зогсож ерөнхийдөө төстөө. Тий спортоор одоо тий сэтгэл зүй маш хэцүү асуудал байдаг. Бид нар ч гэсэн нөгөө хүн доншоо танилцуулгатай ч гэсэн хүнээ бэлтгээд сэтгэлээ бэлдээрээ дахиад ирж уулзаарай. Ягаад гэвэл нэг удаа хэлэхэд бол бүх мэдээлэл нь тогтдгоо. Тэгэхээр одоо ойр зүрийн үед олон удаа үзүүлж болно, олон удаа ирж зөвлөгөө авч болно. Дээрэс нь бидний талаас юу хүсэж байна тэрийг нь аягүй сайн асуудаг. Тэгсэн боловч зарим хүмүүс сэтгэлийн хатуун амар мундаг хүмүүс идэг. Би одоо энэ хүнд өвчтөйгөө мэдээд би яах вэ? Шууд арга хэмжээ авдаг. Зарим хүмүүс өөрөөгөө мэдрээд би жоохон байж байгаа дээрээ тэгээд шийдлээ ярилцъя гэдэг хүмүүс байдаг. Зарим хүмүүс миний өмнө хэлдэг шиг алга болчдаг нэг үедээ. Тэг бүр хүндрэхээр хурж ирдэг. Тэгэхээр хамгийн зөв бол цаг авч олно. Өөрийнхөө одоо энэ хүнд онц байж магадгүй зүгээр гаргалаа ер нь өмнө хэлгээрээ бөөрийн онц бол гаргалаагүй байхгүй болсон шүү дээ тийм. Бөөр орлол эмчилгээ байгаа юм чинь. Бөөр орлуулах эмчилгээ цаг хугацаа өгнө. Бөөр шилжүүлж суулгасан ч болно. Үгүй тийм үү? Тийм. Бөөр шилжүүлж суулгах эмчилгээ нь бол Монголд нэвтрээд удаж байгаа шүү дээ. За. Тэгэхээр бол яг нөгөө мэдээж яг өөрийнх нь эрүүл бөөрийг нь бас бөөр орлуулах эмчилгээнд орж байгаа. Хамгийн төгс арга нь бол бөөр шилжүүлэн суулгална. Тэгэхээр эмэс заслаараа бөөр шилжүүлэн суулгахыг ярьж байгаа. Тэгэхээр цаашдаа бол суулгуулад бас эмчилгээнд дуусахгүй. Хяналтны хувьд байнгын дархлаа дарангуулах юмнуудыг уuna гэсэн үг. Тэгэхээр бол яг эрүүл хүн чиг байж боломжгүй. Гэхдээ хамгийн бөөр орлуулах эмчилгээнд эрүүлэхэд ойрхон эмчилгээ гэсэн үг. Яг аппаратанд нөгөө ордог нь байнгын нэг аппаратанд уяастай байхгүй тий. Хевлээ зайлс бол хевлээд шингэний өөрөө тэдэн цагийн давтамжтай бас болохгүй. Хамгийн төгс арга нь бол бөөр шилжүүлэх суулгах. Тэгэхээр бол бөөрийн өвчнүүд бол гаргалаагүй өвчин бол байхгүй. Бүгдээрээ гаргалаатай бүгдээрээ эмчлэх аргатай. Хамгийн гол нь тэр аргыг нь өөрт нь яг хамгийн тохиромжтойг нь сонгоод төвдөн цэр өрсөлдөлийн төвшөнд бол нэг бүрэн төтгөл байхгүй юм бол бүрэн одоо намжмал байдалд орох боломж зөндөө байгаа штэ. Буурны төгсгөлийн шат биш нөгөө 1-р шат, 2-р, 3-р, 4-р шатнд баг тэрэн дээр барих бас эмчилгээнүүд байгаа. Тэгэхээр бол бүр гаргалаагүй өвчин гэж бүрэн талс барагдаа байхгүй штэ. Тийм. Хүнд онц сонсохдоо бол хүмүүс бол сэтгэл унахаар нь аргагүй. Гэхдээ нөгөө одоо эмчтэйгээ аягүй сайн ярилцаад өмнө хэлдгээрээ баг болж ажиллах юм бол маш үр дүнтэй. Зайлс дээр 40 жил амьдэрсэн хүмүүс шүү дээ. Зайлстэй аппаратанд ороод амьдралаа зохицуулаад завир аягүй багтаа хөнхөн шинхэн явж байгаа зөндөө өвчнүүд байгаа. Тэгэхээр бол би заавал ингэж зовно, би заавал ингэж ядарч зүдэрнэ гэсэн ойлголт биш. Саяны асуулт арай өөр асуулт байсан юуны илүүдэлжинтэй хүмүүс ингээд илүү амархан зам хайдаг. Тэгэхээр бол нөгөө тийм зураг гэдэг чинь нөгөө яг амьдралын хэв маяг өөрчлөх эсвэл нөгөө хоёр очртой амьдралын хэв маяг өөрчлөх эсвэл эмчд үзүүлэх тий. Тэгээд нөгөө эм зүгээр амархан гаргалал эм байгаа. Амьдралын хэв маяг өөрчлөхгүй.
Амьдралын хэв маяг өөрчлөх бол 1-2 хүн очиртон зогсож идэг тиймэрхүү юм байгаад байгаа. Тэгэхээр яг өмнөх явж исэн амьдралын хэв маягаараа явах юм бол өвчнөд хүрсэн байгаа штэ, өвчин онцлогдсон байгаа. Тэгээд илүүдэл жинжин өөрөө тархалт гэдэг өвчин бас байгаа. Тэгэхээр тэрэн дээрээ одоо онцон тодорхой болсон эмчилгээний тодорхой хагаад эмийн эмчилгээ хийсэн ч гэсэн тэр эмийн эмчилгээний суур нь бол эрүүл хоол дасгал хөдөлгөөн байх хэрэгтэй. Тэр хоёр суур нь байхгүй бол эмчилгээний хүрдэн мэдээж муу байна гэсэн үг. Хяналт нь ч гэсэн айгүй муу байна гэсэн үг. Нөгөө өөх шатаагч бол одоо жишээл тэр механизм би ерөөсөй ойлгохгүй байгаа. Яг гэвэл энэ дэлхийд яг ингээд уугаад өөх шатдаг юм байдгүй. Тэгэхээр өөх шатаагч гэхээр бол өөр механизмд өөр юмны үйлчлэгээтэй юм өгж байгаа. Тэгээд тураах эмчилгээнд бол хязгаарч орохоргүй. Тэгээд өөх шатаагч бол бидний эмч нарын талаас зүгээр л маркетинг л юм байгаа. Тэгээд нөгөө спортоор хичээлэх нь нөгөө өөх шатаагч спортоор хичээлээд нэмэлтээр нь одоо тураадаг одоо цайнуудаас гадна одоо тураадаг тариануудаар төрсэн байгаа. Тий. Тэрийг нь бас маш буруу хэрэгжилж байгаа. Сахаргүй тэр чин сахартай тархалтай тэгээд тархалтын түвшин нэлээд өндөр ижиж тарианд ордог зүрхэнд нөлөөлсөн тийм өвчнүүд байгаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь одооны хүмүүс бол тариан мөнгөөр л худалдаад авчих юм бол ямар ч асуудалгүй авах боломжтой. Эмчийн рецепт бол хэрэггүй. 2-3 хил турмаар нь туранхай хүмүүс тариад сахар нь унаад хүндэрж байна. Тэгээд сахар нь унахаар чинь сахар эсхээр маш аюултай шүү дээ. Тэр чинь одоо тусламж үйлчлэгээ үзүүлж чадахгүй байх юм бол тэгэл нас орох эрсдэл хүртэл байгаад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тийм үед заалд гаргаж иж эмнүүд гаргасан байгаа юм чинь зөвхөн хэдэн хилээр турах гэж эм гаргасан бол биш байгаа байхгүй юу? Үнэхээр тархалттай бүр босч явж чадахгүй хүмүүс болцдог шүү дээ. Нөгөө хоолнд туршлан бүр ямар ч удирдах боломжгүй тархалттай зүрхэнд нөлөөлсөн нөөхөл жайхалсан хөдөлж чадахгүй хүмүүст үнэхээр тэр нөгөө юуны тураадаг тарианд аврал болж болно. Яг бол нөгөө хяналт нөгөө хоол хүсэж байгаа хоолны дуршлыг нь бууруулах тарианууд гарсан байгаа байхгүй. Тэднэрийг бол тэр хүмүүсийн амьдралыг нь бол авраа штэ. Хүссэн жиндээ одоо 150 кг ч юм уу те тэрнээс дээш хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүст бол заалт нь бол тэр им бол аврал болно. Заалтгүй хүмүүс нь бол хүндрэл одоо нэмэлтээр хүндрэл олгож ирж байгаа зөндөө тохиолдолд бол байгаад байгаа. Нөгөө эмчин зөвлөөгөө би өөрөө очиод тарийг нь аваад ингээд курсээр нь уншиж агаад курсээр нь тарьж байгаа хүмүүс зөндөө байгаад байгаа шүү дээ. Тэр нь одоогоор бол дөнгөж гараад удаагийн юмнууд байгаа юм чинь бүрэн судлагдаагүй хүндрэл өгж байгаа нь угаасаа ил тодорхой болсон. Өгж байгаа хүндрэлүүд нь бас хүнд хэлбэрээр зүрхэнд хүртэл хэм хадалт үүсгэж байгаа хүндрэлүүд гараад байгаа байхгүй. Тэгэхээр чин маш эрсдэлтэй. Дээрээс нь тамирчдыг айгүй их үздэг болсон сүүлийн үед. Тэгэхээр нь бас тэмцээнд нөгөө турж нөгөө жингээ хасах гэж ирж байгаа. Шээс хөөх юмнууд замраагүй хэрэглэдэг хүмүүс бас байна. Одоо хүртэл. Тэгээд дээрээс нөгөө өвчин намдаах юмнууд бүр гэмтээдэг гэхээр шээс хөөх юмнууд бас зохисгүй хэрэглэх юм бол бас адилхан гэмтэн. Суганцрыг гэмтээдэг аахгүй тэр чи одоо шээс гарах эсгүй шээс хүчээр хөөгд эхэлж байгаа байхгүй юу? Харин тийм гэхдээ 180 литр байна гэдгийг сонсчод би бүр. Тэгснээ өдөрт нэг хідэн гардаг лээ 2-3 нь гардаг лөө. Тийм. Тэгээ цааталт нь 180 литр шээс. Тэгснээ тамирчид чинь бол яг уу манай одоо жин хасч тэмцээнд ордог тамирчид төрлүүд байна шүү дээ. Боксчудоо чөлөөт гэдэг яг жинтэй. Тэдгээр тамирчид бол яг яалтчгүй богино хугацаанд хас чадвал тэмцээнд орно. Яг үнэ. Чадахгүй бол орохгүй гэдэг ийм нөхцөлтэй учраас тэгэл аргаа олдог л баг л та тий. Дээрээс нь тэд нар чинь нөгөө зөвхөн шээс хөөх биш ямар ч ус уухгүй. Харин тий. Хөөгөөд одоо нөгөө дасгалаа хийгээд хөлрөөд тэгээд ууж байгаа хүмүүс чинь бүр бүх ингээд бүр гэмтэх нөхцөлийг нь бүрдүүлээд өгчөж байгаа. Тэгээд сая яг баг явахын өмнө л баг нэг тамирчин орж ирээд бүх шүрмсүүд нь татцсан. Тийм байж юусоо болохгүй шүү. Тэр юунаас болж юм гэсэн үг үү? Номер 1 одоо кали алдаг. Калига одоо хамт хөвчж байгаа шүү дээ. Тэгэхээр чин кали юундаа хамгийн аюултай гэхээр шүрмэс зөвхөн татах биш зүрх зогсоох тийм хэмжээний эрсцүүдэд зохицуулагтаар явагддаг тийм механизм баггүй юу? Амар эрсдэлтэй.
Тэг яг уу кали дээрээс нөгөө хоолн дэглэн бариад нөгөө хоолоор орж байгаа кали эрсүүд бас багассан байгаа ш. Дээрээс нь өөрөөр хөөгдөө тэр чин төлсөөрөж гисэн баг зэрэг гарах нь ойлгомжтой. Тэгээ тэрэн дээр нь шийдэх хүчээр чин амар эрсэлтэй. Тэгэхээр тийм эрсэлтийн юм битгий хийж байгаарэ. Дээрээс нь жин яг уу бууруулах мэдээж богино хугацаанд жин бууруулах тийм шаардлагатай юмнууд байдаг. Гэхдээ урт хугацаанд жин бууруулсан дээр тэгээ жингээ одоо хадгалсан хамгийн эрүүл нөгөө одоо жишээл нөгөө юуны спорт чинь эрүүл мэндэд биш гэдэг тэр нь бол яг орж ирж байгаа байхгүй юу? Ерөөсөө эрүүл мэнд тийм мэргэжлийн спорт. Одоо таныг ингээ хэлэхлээр тэр хүмүүс шууд ойлгол за болиг шийдэх байна. Тэг ер нь амар аюулсаа яах гэж хасхуулсан бол жингээ нэмсэн гэдэг юм. Яг үнэ харин тийм. Тэгж загинж магинж хэлэхгүй бол тэрийг ойлгож байна. Би мэргэжлийн спортынхныгаа хүндэлдэг яалтчгүй энэ ийм том эрсдэл хийж ижил одоо төв дэлхийн авраг болж явж байгаа. Тэг ийм том асуудлыг даваа гардаг биетэй болохоор тэд нар өрсөлдөж чаддаг байх л та. Тэгээд аимшигтай ур чадвартай байглаас өгөгдөлтөг биетэй л юм л да. Альфа медикал эмнэлэгт ажиллаж байгаа шүү дээ. Танах ч юм бол дагнаад спортынхныг бас урьдчилан сэргий шангаая гэж одоо байгуулагдсан эмнэлэг баг шүү гэн тий. Тийм. Манай эмнэлэг бол тамирчин, жинхэнэ мэргэжлээ тамирчин хүнээр байгуулагдсан эмнэлэг байгаа. Монгол улсын аваргын Мөнхбат аварга тэгээд Монгол алдарт уяач анх баяр гэд хоёр хөрөнгө оруулсан хоёр манай захирал байгаа. Тэгэхээр гол зорилго нь эхлээд бол нэгтээ сэргээн засах эмчилгээгээрээ номер 1 олъё. Тамирчтай хамгийн богино хугацаанд буцаад одоо дивжин дээр ч юм уу тий гарах номер 1 зорилго байсан. Одоогоор бүр өргөгжөөд одоо бүх үений эмгэг дээрээс нь мис заслын өмнөх дараах эмчилгээ орж байгаа. Мэдрэлийн эмчилгээ бас нэмэгдсэн. Би бол дотроо хариуцж ажиллаж байгаа. Харвалтай дараах бас эмчилгээ нь орж байгаа. Тийм үү. Тий. Тэгэхээр бол ерөнхийдөө өргөгжөөл байгаа. Одоогоорын үзлэгээр бол спортын илүү үзэж байгаа. Альфа медикал спортын сэргийн засах гэхээр бусад өмнө үзчихсэн хүмүүсээс бодвол маш хариуцлагатай. Спортын нь тий. Тийш дээ. Уг гэсэн шинэлгээ шууд өгөн шууд одоо би шинэлгээний бариугаа яг яах юм бэ гэдэг араас нэр нь хариуцлагагүй үед бол айгүй өндөр төвшнөх гэж санагдаж байгаа. Тэгэхээр бол тэдний хувьд бол эрүүл мэндээс одоо бүх карьер нь шалтгаалж байгаа гэсэн үзлэгтэй. Гэхдээ спортын биш ч гэсэн бүх хүний амьдрал эрүүл мэндээс л шалтгаалж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ яг спортын шиг адилхан л хариуцлагатай үзүүлэл хэвээр маш амжилттай эрт онцлно, эрт эмчилгээ эхлэн бүр нэвчний үед л хэвээр аюу сайн үзүүл гэж харж байгаа. Нөгөө бүр та ингээд санах юм бол олон жилийн өмнө яг бөөрийн асуудал хизээ яригддаг байсан байх гэхээр хүүхэд байх үед яригдчихсэн санагддаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр бид нар баг твэг тоглодог гэсэн шүү дээ. Тэгээ твэг тоглож жоод хамгийн лаг тоглодог. Наа чин бүр амар тоглодог бүр цусаар шээсэн юм чинь. Тэр ч одоо ингээд нөгөө баг байхад бөөрийн асуудлын хамгийн ориглон тэр твэг хичнээн угсарч үсэртийн дээр үсэрсээр байгаад бөөрөн дөргиж гин гэдэг тийм яриа байдаг гэсэн байхгүй. Тэгээд ингээд он удаан жил явсаар гоо өнөөдөр л яг мэрэгжлийн бөөрийн одоо дагнсан эмчээс юмсыг асууж байгаа байхгүй те. Үнэхээр тэр дөргөлтөөс болоод бөөр тэгж шээх хүртлээ өвдсөн байна гэж байдаг юм болоо. Тэрэн дээр ер нь та юу гэж бодож байна? Тий, ерөнхийдөө бол байна. Яг бол маш их ачаал, маш их дөргөлт өгж байгаа. Судснууд нь бол гэмтдэг юм байдаг. Ялангуяа одоо тамирчид гэхэд бол илүү цэргүүд. Одоо маш удаан хугацаагаар кросс хийдэг. Тэгэхээр Оросууд бол ялангуяа Оросын цэргийн үед бол намайг сурж байхад бол айгүй их цэргүүд ирж үзүүлдэг гэсэн. Ялангуяа юу н кроссын дараа ирж цусаар шийж. Тэгээ тэр чин зориултын тийм тамирчтай гоё пүүцдэг өгөхгүй. Яг нөгөө тэр тий. Бакал гэж орс үг үгүй юу? Одоо уг нь монголчууд орс үг гэж боддог тий. Оросд би бол ийм үг сонсоогүй. Яг үнэ. Ямар үг гэдэг юм мэдэхгүй байхаг. Тэгээд монголчууд ч бүр бакалыг хитрхи амьдралдаа хэрэглээд хүүрүүгээ
Заангуутай. Энэ муу бакал. Манай энэ бакал сургуульд явахгүй гэд хөдөө үлдээч чинь гэж байна шүү дээ. Тэр одоо нэр хаанах үг юм болоо тий. Харин тэр нь бол яг уг нь монголчууд бол яг орс үг гэж боддtiin билээ гэдэг байхгүй. Би ч гэсэн тэгж л боддог гэсэн. За. Юун дээр би таны өнөөдрийн хийсэн яриануудаас их олон зүйлийг ойлгож авлаа. Тэгээд анхандаа бол яг бөөрийн асуудалтай хүмүүс төр яг эмчилгээгүй болцсон нөхцөл байдал бүрдсэн хүмүүс гэж байдгийн байна гэдэг ойлголттой. За энэ бол ялцчгүй 20 онцлогдоод гаргалгаагүй болцсон байна гэж бодож исэн. Өнөөдөр трансплант хийж болдог болсон тухай хүртэл сонсох үед за гаргалгаа бол байгаа юм байна тий. Гэхдээ хүмүүсийг гаргалгаатай шүү гэж хэлээд амар амгалан үлдээхтэй болно биш. Ийм асуудал эрсдэл байгаа. Гэхдээ тэрийг урьдчилан сэргийлэх боломж байна гэдгийг л онцлон ойлгуулъя л гэж зорьсон. Тэгээ би бол тэр зорилгоо биелүүлсэн баг гэж найдаж байна энэ ярилцлагын хүрээнд. Тэгээ магадгүй миний асуугаагүй таны хэлэх зүйтэй энийг би мартаад хэлээгүй юм байна да гэсэн зүйлээ бол та хэлж болно шүү. Би бас тийм санал төрсөн. Ерөнхийдөө хүмүүст бол айгүй их асуудаг асуултанд хариулсан гэж найдаж байна. Гэхдээ зөндөө бас өөр асуултууд гарах. Гэхдээ бол хамгийн номер 1 бол эрт илрүүлэх хамгийн чухал гэдэг. Тэгэхээр бол одооны нөхцөл байдал бол бүх хүн завгүй ажилдаа анхаарах бол яг нэг талтай бол зөв номер 1 бол эрүүл мэнд байх үед бид нар ямар ч зорилгот хүрэх боломжтой байдаг. Янз бүр өвчин онцлогтойгоор бол зорилготой хүрэхгүй гэж байхгүй. Гэхдээ зам нь илүү хүнд хэцүү болно. Тэгээд эрт үедээ эрт онцлоод ялангуяа бөөрийн өвчний үед эрт онцлоод бөөрийн төтгөл хүрэхгүй ч гэсэн зөндөө эмчилгээнүүд гарсан байгаа, шинэ үеийн эмчилгээнүүд байгаа. Нэг л хөрсөн бол тэрэн дээрээ яаж барих уу, яаж ханах уу гэж өөрснөө мэдлэгтэй байгаасай бити эрүүл мэндэ үйл тоогоос л гэж ерөнхийдөө хүсч хэлмээр байгаа. Дээрэс нь гадаадын сайн нэг Америк хүнийг нэр үтсэн. Тэгээд юу н айгу анхаарал татсан гэхээр өөрийнхөө эрүүл мэндийн талаар мэдлэг нь маш гайхалтай санагдсан. Өмнө би хэлжсэн үстэд айгу мэдрэх хүмүүс байдаг. Тэрүүгээр амар мэдрэх хүн тэгсэн мөртлөө миний баруун бүр миний цэцэд айгу ойрхон хөдлөөд би зөв эмчлэг өмчөс хоригчсан байгаа. Тэгээд би тэгэхээр асуусан байхгүй одоо урчин сэргийлэх аргуудыг мэдж байгаа гэхээр яг номоор бүр жагсаагаа технээс нь дуустал надаа хэлсэн байсан. Яг тэгвэл өмнө үзсэн эмчи үзэлгүүд нь дандаа нөгөө эмч нарын санаа зовж зөвлөгөө өгсөн чи бүр цээжлээд авцсан. Тийм байгаас л гэж хүсдэг. Тэгээд сүүлийн үзэлгээр орсон хүнийг бүр яг хүн болгон өөрийнхөө эрүүл мэндэд ингэж хариуцлагатай анхаарал тавьж харьцах юм бол шал өөр ирээдүй байна. Маш баярлалаа. Тэгээд энэ яриаг үзчихэд магадгүй та өдрийн өглөө юм уу орой юм уу шөнө юм уу хизээ нэгэн цагт үзэх бах. Дэлхий хаана ихтэй явж байгаа бах. Гэхдээ та маргааш ямар ч ажилтай байсан бай тээ. Тэр зүйлийг хойшлуулж болохоор байна уугүй юу? Ер нь болдог. Гэхдээ таны нин тэргүнд хийгээсэй гэж хүсэж байгаа зүйл дан ганц зүгээр бөөрөө шинжилгээнд ороолаад ер нь ямар шүү байна вэ гэдгийг нэг мэдээд авчих. Тэгээд асуудал байлаач байгаагүй ч бай. Та бөөрийн функц буюу бөөр ер нь яадгийг мэдсэн учраас та бие рүү орж байгаа гарч байгаа зүйлс чинь ямар шат амжилгаар явдгийг өнөөдөр ойлгоцсон. Тэгээ юуг оруулах гарах хэвээр юм. Дээрээс нь бид нэр хөдлөх хэвээр гэдгийг маш олон сэдвийн хүрээнд ярьж байгаа. Гол шалтгаануудын нэг нь бас бөөр байсан. Тэгээд яг бид нэр айгүй түгээмэл хийгээд байгаа. Маш их түгээмэл хийгээд байгаа зүйлсийн нэг бол асуудал босны араас л бид нэр дандаа хөөж очиж нөгөө гаргалгаа хайдаг. Болохоос нь өмнөх үйлдэлийг хийчих болохоор байсан зөндөө олон боломжууд байгаа. Тэдрийг хоош нь тавьж явсаар байгаад энд очиод байгааг л бид нэр энэ бүх эрүүл мэнд амьдралын маягтай холбоотой сэдвүүдээр ярингаа танд зөвлөд байгаа. Тэгээ энэ зөвлөгөө танд хүрэх байх гэж найддаг. Тэгээ та энийг аваад амьдралын чанараа сайжруулахад үйлдэл хийх байх гэж бид нэр итгэдэг шүү. Тэгээ мандах юмчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна дахиад. Маш их баярлалаа. Тэгээ хоёлаа
бөөр гэдэг энэ том сэдвийг нэг өдрийн дотор хамт сууж байгаа бүгднийг яриад шийднэ гэж байхгүй бах. Тэгэхээр олон өөр сэдвээр ирээдүйд ярилцах байх гэж найдаж байна. Тэгээд нэгэнд одоо хоёлаа яриа сурчиж байгаа юм чинь цаашдаа ярих байх гэж тэр тусмаа хятадуудын арга эмнэлзүүн арга барил, солонгосчуудын эмнэлзүүн арга барил, за тэгээд орсууд гэх мэтчлэн энэ ялгаатай арга барилууд дээр алдаатай болон давуу талтай зүйлс нь юу вэ гэх зэрэг айгүй олон сэдвүүд байна л та. Тэгээ бөөрч өөрөө энэ хүн гэдэг айхтар хүчтэй компьютерийн бас нэг төв цэгүүдийн нэг нь байна шүү дээ. Тийм тэгэхээр энэс улбаатаар айгүй олон гоё сэдвэр ярилцах байх. Тэгээ ажилтны амжилт хүсье. Маш их баярлалаа. За манайха дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Жаргалыг хүсье. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив илгээх боломжтой шүү. Танд баярлалаа.